Сайн уу? Unscripted тавтай морил. Unscripted юм дээ. Баярлаа. Би энэ яриаг болохоор ингээд айгүй дуртай урам зориг авдаг хүмүүстэйгээ уулзаад гой хийдэг юмнуудыг нь сонсож ингэж дотроо гжигдүүлэх гэж юм одоо подкаст хий гэж бодсон байхгүй. Тэг ингээд бодоод үзсэн чи одоо ингээд нэг асуулт өгдөг штеп. Чи ингээд хідэн ч настай хамаагүй одоо dead or alive тэг амьд ч байсан өгсөн ч байсан хамаагүй ямар хүнтэй уулзаж оройн хоол идмээр байна вэ гэдэг штеп тий. Тийм асуултын миний хариулт нь болохоор унаа болдгойсэн байхгүй. Би яг чамтай уулзаж ингээд айгүй нууцлаг байгаа байхгүй юу? Тэр ертөнцийг сонсмоор санагдсан. Гой сонирхолтой санагдаад. Яг ингээд үнэндээ ингээд 10 гаруй жил байх гэж бодож байна. Миний хувьд бол үзээд сонсоод таниад тэгсэн мөртлөө ингээд бүх амьдрал нь одоо чамаг те дами та хоёр өглөө юу ийдснийг би мэдж байгаа. Танай цонхоор төвжрэл ямар харагдаж байгааг хүртэл мэдж байгаа хэрнээ. Цаан чи ингээд яг хувийн амьдралчийн стил хувийн хിവэрэ байгаад байгаа байхгүй юу? Тэр нь бас айгу бахархмаар санагдсан. Тэгээд өнөөдөр надтай гоё хийдэг контентуудынхаа тухай, гоё аяллуудынхаа тухай, гоё nerd хоббинуудынхаа тухай ярилцаач гэж хүсэж байна. Баярлалаа. Хоёлоо ер нь ингэж яг уулзж байгаагүй юм байна тий. Яг нэг ивентүүд дээр хальт таарчсан баг тий. Нэр уулзж байгаа юм тий. Нэг сони юм нэг харсаар байгаа нэг юм таньдаг дотн олцсон юм шиг тий. Сошиал медиа ч харин тэгээд байгаа байхгүй юу? Харин таньдаг ч юм шиг санагдуулаад хоёлоо урангойгийн төрсөн өдрөөр л нэг тий штэ яг юм ярьж ирсэн. Нэг жоохон юм ярьж ирсэн. Тэр чинь баг 3 жилийн өмнө. Тий штэ. 3-4 жилийн өмнө. Сайн явж ирсэн үү? Игээвч янз юм. Амар гоёлаа. 92 3 онцсон байна. Тийм тий. Ингээд одоо сүүлийн ерөөсөө нэг 6 сарын дотор л гэхэд айгүйх аяллаар яваал гой ивентүүд болсон шүү дээ тий. Ер нь чиний амьдралын туршид очиж исэн одоо ивентүүс одоо оролцож исэн контент креаторын хувьд оролцож исэн эсвэл DJ-гийн хувьаар орж тоглож исэн хамгийн тийм өвөрмөц сонирхолтой газар хаана юу байсан бэ? За контент креаторын хувьд гэвэл хамгийн сүүлд Таиланд руу Пандорагаар өргөдөж явсан. Тэр болохоор яг олон улсын яг инфлюенсер ивентэд Монголоос яг анх удаа өргөдөд. Ер нь бол Азиас нэг хүн өрдөггүй байсан юм байна л да. Тэгээ сүүлийн үед Азад худалдаа авалтын тэр нэг сайжраад Red Velvet хамтлаг нэг амбассадор нь болоод тэрнээс хойш Аз руу бүр нэлээ хүмүүс түрээд тэгээд Азаас нэлээ их хүн өрсөн юм билээ. Тэгээ нийт 100 гаруй инфлюенсер, бүгд мега инфлюенсерүүд, доотлол миллион фолловерстэй заяа. Тэгээ Монголд болохоор миллион фолловерстэй хүн байгаа ч үлээ. Тэгээд тийм байх ёстой гэж хэлэхэр нь Монголд бол ерөнхийдөө энэ тий 200k энэ бол хандсан тоо гэж хэлээд тэг зөвшөөрсөн юм билээ. Тэгээд би болохоор Пандора дээр яг олон жил яг үнэнч ажилласан байсан болохоор өргөдөд явсан. Тэгээд үнэхээр гоёсэн. Тэр үнэхээр гоё харагдаж хичээлээ. Яг өөрөө очихоор бас үнэхээр солиотой байсан. Бас аягүй их айцтай байсан. Аягүй их том даагчтай амар од хүмүүс байгаад байгаа шүү дээ. Singles Inferno-д орч марцсан. Амар айцтай. Эхний яг очихоос 1-2 хоногийн өмнө бүр ингээд сандраал исэн. Тэг яг оронгуудаа эхнийхээ өдрийн уулзалтанд орол гайг болцсон. Тий, ер нь аягүй гоёс. Яг хөө тэндээс нэг юм бас ойлгосон. Монгол контент креаторууд Монгол хүмүүс Монголд л байгаа болохоос ш гадагшаа гарах юм бол юусоо ялгархгүй юм байна. Бүгд чадах юм байна гэж бодсон. Харин nice тий. Тэг гадныхан яаж ажилт юм бэ? Өөрсдөө зураглаачтай явд юм байна уу? Биднээс өөр камермантай юм уу? Яа. Ингэж лээ. Яг анзаарчихсан юм болохоор бүр яг нилээ мега инфлюенсер замаагд 20 million ч юм уу 2 millionтэй хүмүүс нь бүгд ийм plus one гэд хүнтэй явдаг. Тэр нь одоо менежер нь байж болно. Эсвэл зөвхөн видео зургийг авдаг хүмүүс. Тэгэнгუთ би бол ингээ ганцаараач гав ганцаараа. Гэхдээ өөр Азийн орнуудаас бас ийм plus one гоо хүн зөндөө байгаа байхгүй. Тэгсэн чинь plus one-тай хүмүүс бүгд ийм араасаа нэг хүн дагуулсан. Тэд нар ингээл амар том камер авсан шүн мэрэгжлийн зургаар ингээл гэрэл асаагаал нөгөөдөл нь урд нь ингээл алхаал ингээл яваад манус нь өөртөө уц буцаараа ингээл бичээл. Гэтэ яг бид нар шиг юм ганцаараа байгаа хүн тэнд бараг нэг 20 байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө ямар ч асуудалгүй. Тэгээд би ч өөрөө бас айгу хурдтай юм уу бичиж сурцсан. Миний амьдралын нэг хэв маяг болцсон болохоор ерөөсөө дутхгүй харин ч бараг контент амар хурдан идэх болохоор дор нь хийгээ оруулаадсэн. Тэг нөгөө хэд маань бараг буцаад ивент дуусчаад тахад ингээл нэлээд хоногийн дараа гэл оруулдаг ч юм уу. Тэрнэр бол би айгу хурдтай ерөөсөө яагаагүй. Тэгэд хэрэгжилж байгаа камерын хувьд бол ихэнх нь бол утас мэрэгжлийн камер байхаас гадна бүгд жижиг дижитал камертай л. Тийм эсвэл тренд бол. Тийм. Тэгээ орой морой бүгд тэрийг ашигладаг.
Тэгээ би чинь нэг Сингапур найзтай болсон. Пэйши гэдэг тэр манаас айгүй хөөрх юм жижиг камертай. Тэгээд би чиний зургийг авч үгүй чи наваг аваад гэл би эндээ хань болол. Тэгээ тэрнээс болоод яг надад бас Canon GX7 байсан байхгүй хуучны анхны влог гэдэг камер. Тэгээ тэрийг би бүр зарах гад ингээд тоосон дарагцсан. Энийг ашиглая гэд тэрнгээр айгүй зураг авч ирсэн. Тэгээ ер нь сүүлийн үеийн контент креаторууд уцаараа биш ер нь тэм жижиг дижитал камераар айгүй авдаг болсон юм лээ. Зургаа юу видеогоо биш үү? Зурнуудаа зөв постуудаа. Тэгээд маш чанартай гараад тэгээд бас дээрээс нь юм хуучны юм шиг тийм эффекттэй гарч байгаа нь бас айгүй гоё юм бэлээ. Гэтэ уцаар мэдээж аавна л да. Тийм яг хэрэгжилж байгаа юмны хувьд бол тийм байсан. Би та нарт үзүүлэх үү? Танд байгаа мó? Яг бид нар угаасаа анх энүүгээр л эхэлсэн шүү дээ. Яг надад ч влог хийдэг. Тэгсэн чи одоо энэ яг зураг авдаг бүр тэгээ нөө флаш нь бүр орой бич зураг мурган дээр бүр үнэхээр гоё. Тэгээ сая Таиланд руу авч яваад оройны сансетийн зураг мураг бол үнэхээр гоё гарт юм л. Харин тийм. Тэгээ зөвхөн энэ байх шаардлагагүй одоо дээр үеийн бидний баг бүр 10 20 жилийн баг ашигладаг гэсэн камерууд хүртэл болох юм л. Sony Moni улаан ягаамаа. Яг. Тэдний бол ямар ч асуудалгүй гоё юм лээ. Тэгээ зүгээр Amazon дээр $30 молор гэ байдаг. Тэд бас айгүй бүгд тийм юмтай болсон бэл. Nice. Тэр өстө мэдмэр юм байна те. Зургийг тэгж аваад байгаа юм биш те. Миний туршлага гэхдээ амар ингээл те. Би өнгөрсөн жил анх удаага ийм брэнд аялалд явж үзлээ. Сая өнгөрсөн 9 сард Uriage гэдэг Францын гоо сайхны брендийн брэнд ambassador нь болоод тэгээ Парис руу яваад. Тийм билээ. Тэгээ тэр бол миний амьдралын ингээд нүдийг нээсэн гоё үйл явдал байгаа байхгүй. Тэнд бас ингээд зүүн өмнөд Азийн инфлюенсеруудынх нь цуглаан болж байгаа юм. 20 хэдүүлээ улс орноос ингээд Сингапураас тэд Вьетнамаас тэд ингээд инфлюенсерүүд нь цугларсан. Тэрэн дундаас бас үзсэн чинь нэрэл манайхан малтуудахгүй юм бэ. Тэгээд бас яг тэр чинь ингээд 100-аад хүмүүс дотор ингээд Аз Монгол охтууд бусад одоо Аз охтуудаас бас айгүй хөрх юм бэлээ. Амар юм stand out болж харагддаг гэх юм уу. Тэгээ нөгөө японочууд энэ төр чинь дандаа орчуулагчтайгаа ярьдаг. Амар юм introvert заяа. Тэгээ би чи юу орчуулж гав ганцаар юм чи хүмүүсийн дунд ороод тийм жоохон ичимхий биш байдал нь айгу бас хэрэг болохоор санагдсан. Тийм. Гэтэ яг ичимхий байсан ч гэсэн ганцаар байгаа юм чи ус очиж ярихаас аргагүй шүү дээ. Тийм. Гэтэ контент креаторууд ер нь жоох ичимхий байдаг. Бүгд ичимхий юм л. Би гайхаж та нар чи амар юм ингэж хийдэм ямар ичимхий бүгд л камерны ардл тийм чөлөөтэй байдаг болохоос яг олон хүний дунд орохоор бүгд тийм social anxiety би яг бас тийм байж байгаа тий дунд нь ороод нэр чинь ялгаагүй л хүн юм байна шүү гэд айгу тайвширсан. Одоо чамаас ингээд октод хүмүүс ингээд асуудаг уу? Би ингээд контент креатор болмоор байна. Би юу хийх ёстой вэ? Яах вэ? Ер нь би хатан ютубер болмоор байна, тиктокер болмоор байна гэд бичдэг. Чи тэгэхээр ямар хариулт өгөө? Яг тийм асуулт сүүлийн үед нэг ирэхэд болсон. Анх хийдэг байхад л аюу хэрдэг гэсэн шүү дээ. Тийм одоо яг гэвэл хин дуртай нь л айгу юм эхлээд амархан болсон шүү дээ. Бүгд уцтай хахад болдог болсон болохоор тэгээ сүүлийн үед яагаад чи тийм асуулт нэг ирээгүй юм байна. Тийм үү? За тэгвэл одоо би асууя. Чамаас асуулт ирдэг үү тийм? Үгүй байна. Яг бодсон. Нэг асуух болсон маа сэ. Тийм ээ, сүүлийн үед нэр асуугаа болсон. Тиймэрхүү видеон дээр амар их байдаг болсон ч гэх юм уу? Тийм байна. Тэгтээ одоо за энэ хүмүүс чи энэ нөгөө хаягаа алдчихсан уу? Алдчихсан. YouTube алдчихсан шүү дээ. Юу вэ? Яаж вэ? Үгүй мэдээгүй юм уу? Би 2 или 3 жилийн өмнө бүр алдаад YouTube-ийг бас авд юм уу? Алдаад тэгээ бүр хүмүүсээс ингээд DM ирдэг байхгүй хүүе танаа юугаар ингээд крипто видео яваад байна гэд. Нэг шар хүн гадаад шар хүн зүгээр ингээд крипто ярьсан явж идэв. Тэгээ яг уу би нэг Монгол тим айгу IT-тай мундаг залуутай холбогдоод Brooklyn зүүгээд тэрнтэй харьцаар агаад яаж буцаж авах одоо нөгөө нэг YouTube руу мэйл ичээд хариу битсээр агаад тэгээ угаасаа наваа гэж батлах юмнууд нь байгаа болохоор тэгээ эргээд нэг сарын дараа авсан шүү. Йоо ямар харин тийм амар юм билээ. Шууд өөр хүн ороод ирсэн чинь нэг сони юм зүрх ингээд нэг амар эвгүй мэдрэмж аваад яг ингээд хулгайд алдчихж байгаа юм шиг яг амар эвгүй мэдрэмж авсан. Тэглэхгүй яах вэ? Тийм. Гэтэ би одоо тэр чинь ингээд нэг линк минк ирээлээд байна шүү дээ тий. Одоо энэ ажлын зар энэ дээр дараад эсвэл би Instagram байна энэ дээр дарж verified болмоо. Би харин нэг тиймэрхүү линк дээр дарсан юм шиг үлээ. Тий. Зүгээр л гэхдээ дараа л орхицсон. Тий. Уул нь мэдээлэл оруулаагүй. Тий. Зөвхөр нэг линк дээр дарсныг төлөө алдсан бэлээ. Ямар амар юм бэ? Тий. Тэрнээс их айдаг сэдв байна. Гэхдээ одоо жишээлбэл зүгээр өөр шинээр одоо 0 followersтай эхлэе гэвэл чи юунаас эхлэх вэ?
ямар одоо хаяга шинээр танилцуулъя гэвэл яах вэ? Өөрөө юу? Би өөрийгөө юу? Яг хаяа бас нөгөө нэг би ч баг Instagram дээр айгүй олон жил болцсон болохоор миний бүх хуучны нэр байгаа штэ. Тэгээ нэг айгүй их юм хийдэг болохоор нэг жоохон тийм замраагүй юм шиг болцсон санагддаг байхгүй юу? Тийм болохоор хаяа бүр шинээр эхлэхийнсэн гэсэн бодлоос төрдөг. Гэтэ чадахгүй л тий. Тэгэх юм бол мэдгүй хоёр хаяга нэгийг яг DJ руугаа нэгийг одоо арай инфлюенсер тал руугаа ч юм хөгжүүлэх байх. Гэхдээ тэгхгүй. Одоо чи шинээр эхлүүл бүр яах нөгөө амар curated амар цэвэрхэн хөтлөн одоо. Гэхдээ тэгэх гэж оролдохоор тэгж болдгоо. Яагаад гэвэл би амар олон брэндтэй ажилладаг. Айгу тэгсэн ирнэ би ингээ нэг аялагч юм шиг, DJ юм шиг, модельч юм шиг яваад байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг нэг жиг давж явах ямар ч боломжгүй. Би болохоор надаа одоо ийм бүр нэг micro influencer-ууд айгу гой санагдаад байна. Бүр ерөөс 10k биш. Айгу баг дагагчтай. Тэгээд айгу жижигхэн мөртлөө айгу хөөрхөн юм хийдэг тийм болгоо санагдав. Үнэ одоо манай яг брендтэй ч юм уу найс надаас сугаал гоё инфлюенсер байна вэхэр би дандаа микро инфлюенсертэй санал болгодог. Яад гэвэл тэд нар нэгдүгээрт бүр амар үнэн чин тэгээд үнэрхэхгүй айгу сэтгэлээсээ хийх тийм магадaltaй гэж би үзэж байгаа. Тэгээд дагагч нар нь харж байгаа хүмүүс нь ч гэсэн бас илүү их итгэж тийм одоо ингээ илүү хайрлаж ч юм уу тий. Тэр харилцаа нь их гоё байгаа санагдаад байгаа маа. Гэтэ одоо хоёул өөртөө юу гэж чагаа. Үгүй харин тийм л дээ яг зүгээр. Гэтэ би яасан микро инфлюенсерүүд хайртай. Би ч гэсэн айгуу дуртай. Тэгээ ер нь хүмүүсийг ажилламаар байвал их санал болгодог. Тийм баг тий. Nice. Тэгтээ одоо ингээд за унаа болд тэгээ sanctuary гэд хоёр хаяг байгаа шүү дээ. Нэрээ тэр хоёр хаягны ялгаа гэж байд юм уу? Байхгүй. Би анхд тэ ялгаатай байсан. Би ч нэ Америкт fashion blog төлдөг гэсэн blogspot тэр хоёлоо баг тэрэн дээр харилцсан баха. Тэгээд blogspot дээрх миний нэр blogspot-ийн нэр маань sanctuary байсан байхгүй. Тэгээд тэрэн дээр дандаа нөгөө fashion outfit юмнуудаа хийдэг. Гадаадаас нөгөө спонсор ирээд тэгээд би дандаа fashion юм хийсээр хагаад хувийн юм постлж чаддгүй. Одоо ингээл ийм кофе ууж байгаа зурмаар хийх гэх нэг болдгоо. За хувийн аккаунт чигээд тэгээ лейд тахтаа унаа болдог нэцээ. Тэгэл хоёлынгийн зэрэг хөгжүүлээ явцсан чинь дэд гайгүй болчоор за тэгэл нэг ялгааг болчих. Тийм ээ. Үгүй харин би яг тэр fashion blogging 90 үеийг үнэхээр сайн санаж байна. Тэр чинь бүр тухайн үед платформ дээр нэг бид нар нэг юм оруулдагчгүй байсан үе шүү дээ. Instagram бүр баг байгаагүй. Facebook болохоор нэг шиндүү байсан. Тийм. Тэгээд одоо тэрнээс өмнө чинь юун дээр байсан уу? MySpace дээр байсан уу? Байсан. MySpace тэгэнгүүтээ одоо ингэ нэг блог хийдэг байсан шүү дээ. Бүр яг оруулж тэр тухай яриач. Blogspot 90 үеийг би амар сандаг. Яг тухайн үед би одоо тэр үед баг яг одоогийнхоо инфлюенсер ажлыг хийдэг байсан байгаа байхгүй. Нилээн амжилттай явсан. Би одоо дагагчийн тог санахгүй байна. Надад бүр одоо олон улсаас спонсорын хувцас бүр ингэ амар их ирээд би тэрийг өмсөд зураг авч амжитгүй байсан. Хүүе тэр чи одоо 15 жилийн өмнө үстэй. Тэг би тэрийг дээр үт хийдэг гэсэн байгаа. Тэг би ингээд мэрэгжлийн камертай найзуудаа завтай найзаагаа дуудаад байрныхаа дээр гараад ганц зураг дараад өгдөхүү гэл ирсэн. Нэг брэндээс хувцас ирэхээр ингээл 5-аас 10 хувцас ирдэг. Янз янзэр стайл хийгээл газар шүүт их газар хайгаал тэдвсэн шүү. Тийм. Тэгээ би 5 өдөр хичээлдэг, 6 өдөр ажилдаг. Чөлөө цаг байдгүй. Өглөө хагасанд өглөө 7-оос 12 хүртэл чөлөө цагт бүгдийг амжилт үзсэн. Тэгээ бодоход би амар дээр эс эхэлсэн юм бэлээ. Тийм ээ. Бүр инфлюенсерт байгаагүй байх үед чи инфлюенсер байсан байхгүй юу? Тэгээ тэр нь Монголд ирсэн ч болцсон. Тэгээ нөгөө над руу брэндүүд бичээд хаяа явуул гэдэг би Монголд ирсэн чи над руу хинч явуулах байлцсан. Монголд ч шууд хөгжөөгөө гэрийн гадаа юм PO box байхгүй. Тэгэл Монголд яг одоо ч гэсэн гадаадаас ингээд спонсор орж ирдэг штэ чамд ч гэсэн тий. Тэгэн гут Монголд гингут хинч явуулдаггүй. Нөгөө пүүз мүү цуглуулдаг байхад ч гэсэн Японоос Германаас ингэ бичдэг. Тэгэл Insights Монгол гингут амар игнордолдог. Одоо Монгол тэрийг хөгжөөсэй гэж боддог. Тайван майванд үүдэг инфлюенсерүүд рүү ингээл амар гоё YSL beauty media гэсэн ингээл бэлэг ирдэ шүү дээ. Монгол руу хизээч ирэхгүй яа тэгэл шуудан байхгүй. Байгаль та тэгтээ амар муу. Үнэхэр муу. Gentle Monster юмнууд ирдэг тий. Би бүр Gentle Monster PR box нөхөс мөрөөддөг шүү дээ. Йоо.
Ёо их тох. Монголын тэр маань хөгжиж байсан. Харин тийм үү тий. Тэр хөгжиж байсан. Уул бид нар чинь ингээд Хятад үстэй ойрхон тий. Тэгээ би яг ганц хоёр удаа Америкийн хаягийг хэлээд Америкт үйдэг нэг шуурхаа муурхагийн карго руу юмаа өгөөд нэг брэндээс авч авдсан. Гэтэ 2 months. Оо. Тий. Нөгөө брэнд манч мартахаар хугацаасан шүү дээ. Ганц хоёр удаа тэгж авч ирсэн. Үнэхээр хэцүү байсан. Тийм байна. Одоо болтол гэдэг юм уу ирдэг. Монгол шуудан маань уулна. Ажиллаад л ах шүү гэдэг юм да. Байрнуудын доор гоё юм гоё POX boxтэй болоод тэгчүүл тий. UB cap мэд хөгжсөн байгаа юм. Харин тийм бол Монгол тэгвэл манай инфлюенсерүүд алах гээд байна. Чамраас ирдэг бах тий. YouTube руу амар хэрэгтэй шүү дээ. Тийм байнг ирдэг шүү дээ. Үгүй над руу нэг их тэгдэггүй. Би тэгээд тэрийг хаяа нэг ирэхээр нь хаширлаад нөгөө нэг тэг нэг олигтой ч юмнууд ирдэг. Тэгээд би бас хаширлаад нөгөө нэг линк минь авах юм санагдаад за угаасаа би авч чадахгүй байл гээд яадаггүй. Одоо ингээд 10 хэдэн жил уулна гэд бидний үзэгчид айгу жоохон л байгаа юм л та. Даанч тэгээ юмаа ярих гэхээр 10 хэдэн жилийн өмнөх болчиход байгаа байхгүй. Яг блогспотын үеийг Монголд байгаа хүмүүс мэдгүй байх. Чи л мэдгүй байх. Одоо тэрийг нэг хүмүүс үздэг байсан цөөхөн хүмүүс л мэднэ. Тэгэн гут минийх яг Монголд яг сүүлийн 8 жил байгаа байхгүй. Instagram эхлснээс хойш. За яг идэвхтэй байсан магадгүй сүүлийн 6 жил ч юм уу гэж бодчих. Гэтэ мэднэ. Чамааг LA-д амьдардаг монгол охин тэнд айгу гоё зураг мураг ахуулаад оруулаад идэг гэж яг за fashion blog-ыг нь мэдгүй маа гэхэд ер нь яг тэр үеийн чинь амьдралын ядаж нэг зураг мураг юм сандаг гэж магадгүй таньдаг сандаг баг. Тэгээд одоо хүртэл ингээд тасралтгүй яваад шүү дээ. Одоо эн чинь юм social media контент гэдэг чинь амар хурдцтай хөгжөөд ингээд шинэ хүмүүс айгу гарч ирэл айгу viral болоод байдаг шүү дээ. Чи энэ цаг үед ингээд би яаж ийм одоо яаж орчуулах юм relevant байхаа яаж байх вэ гэж санаа зовдөг үү? Би тэрэнд аяа санаа зовдөг. Байггүй. Яг уу нөгөө нэг Америкт амьдарч исэн болохоор миний үздэг хүмүүс их нь одоо Америк ч юм уу, Европ ч юм уу тэр зүгийн хүмүүс байдаг. Тэгээд их дагдаг одоо инфлюенсерүүд манаас гадаад хүмүүс. Тэгээд ерөнхийдөө тэдний хийж байгаа тренди юмыг ингээд ерөнхийдөө хийчихэд Монголд бол нэлээд гайгүй байдаг юм санагддаг. Тий хоцрогдохгүй ч юм уу. Яг тэдний хийж байгаа одоо edit transition энтриг судлаа явчихдаг. Нилийн төрүүлээ судлаад би тийм айгүй нийтдээ техтэй амар сайн шүү дээ. Тийм юм судлаад юм мэдээлэлтэй нилийн гайгүй амар судлаад сонин edit сурчаа шууд төтөрөл ухсаар агаа сурчдаг. Тэр сонин юм нэг хэсэг чинь нэг 2000 жилийн амар сонин юм cool edit-үүд тэр мөр бүгдийг өөрөө сурч хийжсэн. Тэгэхээр ерөөхдөө гадаад хүмүүсээ хараад сураад нэг юм хоцрохгүй явцдаг болохоор тэрэнд нэг санаа зовдггүй. Тийм тий. Заримдаа Монгол жоохон төрүүлчдэг баг. Тийм гот жоохон настаг захиралтай компанид ажиллангууд тэр нь ойлгохгүй ч юм уу тийм юм бол байдаг. Бас байдаг тий. Одоо ингээд team take make юмда би бүр айгүй муу байгаад байдаг шүү дээ. Та хоёрыг дуурайж би тэр 360 камер авсан байхгүй юу? Тэгсэн яасан. Миний тэр 360-аар бичсэн дүрснүүд дандаа нэг гизээрээ эсвэл толгоогоор таслагдчихдаг заяо. Тэр 360-ийн аппликейшний татаа тэрэн дээр амар бэлэн темплетүүд байдаг. Би бүр тэрэн дээр нь бүгднгийн амар сураад бүх тэр хийдэг би хийдэг даймыг бүр тэрэнд хүрдгүү заяо. Би про заяо. Амар. Тэг хүмүүс дөөрөө гавс тэгээ авдаг тэгээ бас хэрэлж чаддгүй. Би бол бүр амар. 360 инста 360 зарна шүү. Яг зэвүү ашиглаж гоё. Гэтэ яг хуу 360 бичдэг болохоор энгийн одоо камерны чанарыг заримдаа жоохон гүцэхгүй байх гэдэг. Харахад энэ төр бичгээр. Эсвэл яг амар ашигладаг. Гэтэ уул нь ингээд дүрсэн дунд айгүй гоё чимэг оруулж айгүй чимэг оруулж ирдэг тий. Гоё. Бараг дрон шиг оруулдаг. Тий. Ер нь эдитэ чи хийд юм уу? Яг хуу тэр бол ээлжлээд бол лого эдитэлцдэг. Тэгээ кул яг рилний эдит бол би хийдэг. Тийм. Хоёлоо бол зэрэгцэж шин. Гэхдээ яг бүх final touch бол надаар гарна. За, тэгээд 8 жилийн өмнө Монголд ирсэн чинь 8 жилийн өмнө юм уу? Тийм, 8 жил болсон. Бараг 10 жил болсон байна. Тэгээд Дамитай хизээ танилцсан юм? Монголд ирээд жилийн дараа гэхээр бид хоёр би Монголд ирээд 8 жил гарсан болсон байна. Бид хоёр танилцсан 8 жил болсон. 8 жил болсон. Тийм. Бас ингээд хурдан байна уу? Хурдан байна тий. Гэхдээ одоо бас тийм ээ тийм. Манай нөхөр бит хоёр бас 5 жил болж байна гэдэг чинь. Гэхдээ ерөөсөө тийм санагддгүй шүү. Одоо та ингээд ковидын жилийг хасчмаар байна. Би баг 3 жил юм ааш хоёул. Чи одоо тийм удсан хосууд шиг санагддаггүй та хоёр. Харин тийм шинэтэл юм шиг. Надад нэг юм 2 3 жил болж байгаа санагдаад байна шүү. Стил нэг юм butterflies нэг юм байгаа л гэдэг шүү дээ. Тийм. Одоо
ийм жирийн хүнтэй үерхэх яг ингээд сошиал дээр айгүй нээлттэй байдаг хүнтэй үерхэх айгүй өөр байдаг гинэ. За харахгүй л байна. Ингээд нэг юм ганцаараа хармаар байгаа яадаг чинь тий. За ингээд нуумар идэм бах та. Нуухан ч юу ах те одоо ингээд яг амьдралаа хуваалцдаг хүнтэй үерхэх өөр байдаг гинэ. За. Та хоёр ингээд ийм урт хугацааны тэгээ айгүй юм тогтвортой ийм драмгүй айгүй эрүүл харилцаатай харагдаад байдаг байхгүй юу? Тэрийг ийм сошиал медиатай хослуулчихаар тэрийг ингээ яаж эрүүл авч явдаг вэ? Одоо ингээд миний мэддэг YouTube рууд хосороо ингээл айгүй гоё ингээл байж байгаа л дундуур нь цаагуур нь салцсан байна, гэсэн байна гэдэг тийм драма яваал гэдэг шүү дээ тий. Тэрийг яаж одоо ингээ хосуудын харилцаан дотор ингээд ажил чинь ороод ирж байна л гэсэн үг шүү дээ тий. Тэрийг та хоёр яаж менеж хийдэг вэ? Харин анх Дами Мятад ажилладаг байсан. Би Минтэд ажилладаг байсан. Тэгэл бид хоёр одоо яг 100% контент креатор болсон. Өөр ажил хийхгүй. Тэгэл яг бид хоёр яг одоо ажлын биений нэг хэсэг болсон гэх юм уу контент. Одоо нэг юм тустай ажил хийж ийн гэж бодохооргүй болцсон болохоор харилцаанд контент хийх нэг тийм нөлөөлдөггүй юм уу? Яг хаяа ингээд гэртээр ийл мэл бичиж хахад тэндээс нь бичгээр үгүй тэндээс нь бичиг хэлдэг маргалдах юм бол байгаа зөндөө. Тэрнээс шиг хосын харилцаанд контент креатор нэх нөлөөлдөггүй үгүй. Яг бусад хүмүүс нөлөөлөх байх. Тийм. Та хоёр нөлөөлдөг үү? Нөлөөлдөг заяа. Одоо ингээд чи миний ажил шүү дээ. Тэгээд би ингээд нэг рeel хийх ёстой ч юм уу, нэг бичлэг хийх ёстой байнгут болто чи эндээс нэг бичээд өг гэхээр тэр онцгүй бичин заяа. Гэтэ одоо бичиж өгч байгаа нь яамаа да тий. Тэгээ ингээд одоо ингээд би 1-2 ингээд давтмаар байна шүү дээ. Тэгээ надад таалагдахгүй шүү дээ. Дүрс маань давтыг гэхээр ядарчдаг гэдэг ч юм уу ингээд сайжрахын орд улам уужраад яваад байдаг ч юм уу тий. Тэр чинь бас ингээд контент хийдэггүй хүн гэж бас байгаад байгаа шүү. Тэгэхээр хоёулаа хосоороо тийхээр бас дэжгүүлээ. Тий. Одоо цаатах чинь бас миний зургийг авсаар агаад одоо амар сайжирсан. Тэгтээ бас зарим юм яг би тэгдэг байхгүй чам шиг энийг дахиад бичдэг гэхээр ингээл ингэдэг байхгүй. Тэгин гот нь би яшиг хөлөө тавьж байгаа өөрөө бичсэн надад бараг тухтай тий. Яг нэг эргэтэй л хүн юм болохоор бас тэгэл залхдаг л баг. Тэгдэг л тий. Гэтэ одоо ингээд та хоёр заримдаа муудалцлаа, үл ойлголцлоо гэхэд тэгтээ тэгэл тэр үед хийх ёстой ажил байвал тэгээд хийх одоо ингээд ямар нэг контентын дедлайн болцсон өнөөдөр л үлдсэн. Тэг хэрэлдсэн байдаг. Тэгэл би уг нь хэрэлдсэн байл нөгөө өрөөндөө ороод ингээл хаалга хагаал гомдчмаар байдаг. Ажиллаа хийх ёстой. Тэгэл тэг хийх юм уу гэл хийя гэл тэгэл бичлэг амар ууралсан байж бичиж заяа. Бичлэг асаасна за гэж инээж тэгэл нийцтэй. Гэтэ нэг удаа нэг бичлэгэн дээр бид нэлээ амар хэрэлдсэн байж байгаа. Тэд нар блогоо бичдэг байхгүй. Тэгсэн чи яг тэр блогон дээр нэг комент иртий. Тэр хэрэлдсэн байгаа юм уу гэд нэг хүн мэдэрсэн шүү. Тий. Тэгэл тэр бол гэтээ аягуусаа том хэрэлдсэн байсан. Яг жижиг маргаантай контент бол ингээл өдөр тутмын байнга л болно. Тэгэл яг бас давуу тал юм уу? Би хэрэлдээл би гэрээсээ гараа явчих байсан бол ажиллаа хийгээ үлдэж юм яриад контент буусан гот энийгээ дуустдаг ч юм уу. Би бол давуу тал гэж бодож байна. Тэг дээрэс нь хосын харилцаанд контент давуу тал зөндөө байдаг. Одоо влог үзэж байгаа хүмүүстэй гоё юм үзүүлж, гоё юм харуулахын тулд бид гоё газраар явна. Яг үнэ. Гэрээ цэвэрлэнэ. Өөртөө хөөрхөн болно. Breakfast-ийг хүртлэх гоё. Тэр нөгөө нэг үзэгчтэй хүндлээд орчноос ингээл гоё цэвэрлээл. Одоо зүгээр ингээд гадагшаа аялж агаад босод найз нартайгаа амраал ингээл чийлрэл хөвтчмээр ангууд за би тэр жоохон гараа влог хийгээд тийм гоё хэсгэр яваатий гэд. Тэр гот бас тэрэндээ өөртөө enjoy болоод давуу тал зөндөө. Тийм байна тий. Nice. Одоо ингээд хүмүүс ууралж агаад энийгээд видео хийдэг гэж чинь эдгээр юм штэ гэж бодож магадгүй л тийм. Чиний одоо ингээд ийм удаан контент креатор байсан хүний хувьд ингээд бусад хүмүүс ингээд бид хийдийг ингээд буруугаар ойлгодог тийм юм байдаг уу? Бага штэ. Чи тэрийг өмөөрөө нэг сайхан хэлээд өгч. Яг уу одоо ажил штэ тэр чинь. Ууланд хийн штэ. Тэгээ ямар ууралцсан байлаа гэд ууртай бичих юм уу? Тэгээд гэр муухай байлаа гэд гэрээ муухайгаар нь хийх юм уу? Одоо яаж өмөрмөр чи нэг өмөрдөө. За бидний гоо штэ тий. Яг уу хитрүүлвэл муухай л да. Заримдаа хитрхгээд л байдаг л да. Сурталчилгааны юм хийдэг гэж айгүйх шүүмжилдэг. Тий. Тэгтээ одоо
Угаасаа л бидний эргэн тойрон тэр чигээрээ сурталчилгаа. Амьдрал тэр чигтээ сурталчилгаа. Би жишээ нь одоо хулангийн контентуудыг үзээд бас амар их мэдэж авдаг байхгүй. Тэгээд тэрийг үзээд би хэрэгтэй юм хадгалаад аавн хэрэггүй маскролд шүү. Тэгээд тэрэнд чи одоо нервтэй тах юм байхгүй. Тэгээд өмөрмөр байгаа бас нэг юм гэвэл одоо контент хийх ерөөсөө ч амархан биш байхгүй. Манай найзууд ингээл яа ганцхан бичлэг хийх гэж би зовж гинэ гэж хэлдэг. Яг уу. Тийм эн чинь одоо амар full time ажил тий бид нар ингээд шүн за заримдаа амар edit дээр хийлэг 4 цаг ингээд editэлдэг тий амар takes time байхгүй. Тэгэхээр нэг юм ерөөсөө амархан зүйл биш. Та нарын одоо магадгүй бусад хийж байгаа ажилтай ялгаагүй ажил болохоор тэгээ дээрэс нь бид нар сурталчилгаан дээр ялангуяа одоо би хулан аягаас начиг айгу цензуртай ханддаг гэж боддог. Тийм бидний ингээл орж ирсэн болоо нэг л авдаг гэж боддог юм шиг. Таалагдсан чанартай юмаа сонгож байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр таалагдах бол scroll. Би л одоо ингээд тань нэг сайн дуртай инфлюенсер байна, дургүй инфлюенсер байна тий. Гэхдээ тэр зүгээр яг миний л хийдэг юм. Тэр хүн ингээд илт одоо сурталчилгааны пост байна шүү дээ тий. Заавал лайк дардаг. Яах вэ тэгэл go get that bag тий. Тэр орлогоо олж л хийгэлтэй тэгээд болж л байна штэ гэж боддог. Тэгтээ тэгж бодохгүй ч гэж болно л тоо. Нэрээ чамаас яг дандаа лайк ирдэг шүү. Баярлалаа. Угаасаа одоо сүүлийн үед ингээд яг хуу зарим дотны хүмүүсээс лайк ч ирэхээ ингээд болцсон юм байгаа гэдэг чинь гэлтэй. Сая зүгээр лайк дайцээ тэр чинь амар хөөрхөн байхгүй. Тэгээд тэр чинь яг та цаана хэрэгтэй л байдаг шүү дээ. Юм бол fake одоо айгу хуурамч гэж бас айгу хэлүүлдэг. Гэхдээ хуурамч ч юу аах вэ? Одоо ингээд олон нийтийн нүдэн дээр чинь хүн гэж жоохон бие цэгнээ жоохон нэмсэглээд nice байна үстэй. Би хуурамч биш вэ гэгээд ингээд учир зүггүй уурлаад ингээд хөмсгөө зангидаад ахаар чинь муухай vibe дүүгэн шүү дээ. Би бол сайхан мэдрэмж сэтгэл төрүүлэх юмсан хүн ингээд үзээд жоохон ч гэсэн таатай мэдрэмж аваасаа л гэж үздэг. Сөрөг юм байвал би сөрөг юм бүр хуваалцдагчгүй. Тийм шүү дээ. Угаасаа гоё юм аа л хүн хуваалцсан шүү дээ. Хүн юу гэж муухай юм аа хуваалцахыг хүсгэвдээ тий. Хитрхи муухай юм хуваалцвал I think that's too much information. Тэгээд нийгэм даяар ингээд нэг сөрөг юмны тухай ингээд шүү дээ тий. Тэр үед нь би бас нэмэрлэхийг хүсдэггүй. Тийм би бас тоодгүй. За тэгээд дөрвөө бүгдээр энэ ингээд ямар нэг юмны төлөө тэмцэж байгаа бол өөр юм тий. Зүгээр нэг нийлээд нэг хүнийг бүлэгдэж байгаа ч юм уу эсвэл нэг хүнийг шоолж байгаа молж байгаа юм байвал за тэр дөрвөөс өөрөг юм бахад би бас нэмээд явах хэрэгтэй л гэж. Тийм шүү дээ. Бид нар эерэг гой зүйлс хаваалцснаар үзэж байгаа залуу хүмүүс бас үзээд гой бай, эрүүл бай, эерэг бай гэж бас бодох байхгүй. Тийм давуу тал зөндөө байна. За үзэж байгаа хүмүүс бас нэг юм их сонирхож байгаа байх гэж бодож байна. Хайр дурлалын тухай. За. Та хоёр одоо таймигийн тухай бид нарт ярьж өгч. Үгүй зөндөө үзэдэг л дээ. Гэхдээ ингээд чи гой нарийн асуу. Манай хүн чинь нэг тийм ийм гэх тэгэхээр ингээд та хоёроос нэг юм гой мэдрэмж аваад байдаг байхгүй юу? Айгу эрүүл. Одоо ингээд бодоод үзэхээр за зөвхөн таймигийн биш та хоёрын үерхлийн одоо хамгийн 3 давуу талыг хэлээч гэвэл юу байх вэ? Одоо хамгийн тийм одоо green flag удна. Өөр бусад харилцаанд ч юм уу өөр бусад хүмүүсийн харилцаандаас харж агаад бит хоёр ингэдэггүй энэ бит хоёрын давуу тал юм байна да гэж бодож байсан юм байна. Тэгээ нэгдүгээрт бол personal space айгу өгдөг. Одоо хит хамаг юм шалахгүй ч юм уу. But I know his password гэхдээ би хизээч орж уншдаггүй. Үзээгүй юу? No. Надад сонирхол одоо чинь би ингээд манай ажлын групп байгаа байхгүй юу? DJ нартайгаа чаталдаг. Би тэнцэж ингээл баг ир хүн болцсон. Баг юм хамаа намаагүй ярьж мэрдэг. Ийм алиалж малайлал тий. Тэгэнгუთ тэрийг би тэрийг жишээ нь даймын уншил амар сонин штэ. Тэр чинь миний хувийн орон зай байхгүй. Гэх мэт зүгээр тиймэрхүү юм дээр амар хувийн орон зай өгдөг. Nice. Тийм бусад хүмүүс нилээ их хосод тэр нь байдгүй юм шиг санагдаг. Бид хоёрын хувьд бол personal space дээр амар номер 1 гэж боддог. Тэгээ бас нэг юм бид хоёр хоёулаа ижилхэн сонирхолтой. Их юм дээр аялах дуртай, тоглоом цуглуулах дуртай, шопинг хийх дуртай, тийм funny сонирхолтой юмнууд цуглуулах дуртай. Яг сонирхол нь нэг юм уу та? Тийм тий. Тийм. Гэтэ зүрдэг сонирхол байгаа юу? Зүрдэг сонирхол хөгжмийн тест. Тийм. Би ч нөгөө нэг одоо DJ учраас миний сонсдог урсгал жоо хүндэрсэн. Даймын амар зөвлөх юм гоё юм. Хөөрхөн дуу сонсдог. Би сонсоод ямар гоё гэгээлэг дуу сонсдог гэж одоо утасныхан плейлист амар гоё гэгээлэг юм FKG тэ
hips гэд миний болохоор ингээл амар Amelia Lansmith гэж явчихдаг байхгүй. Тэрэн дээр л зүрэнд ихтэй тусдаал сонсох юм чинь. Тийм. Тэгээд Даймигийн бас нэг таалагддаг юм надад ээж аав хоёр нь тэгээд харилцаа. Тэгээд ээж аав хоёр нь амар хөрх хүмүүс байдаг. Тэгээд аав ээж хоёр нь бас айгүй залуухнаасаа үерхэд одоо болтол ингээд бүх юмыг хамт хийдэг. Тэгээд ээж нь юу хийн аав нь бүгдийг хамт хийдэг байхгүй. Тэгээд тэрийг одоо Дайми харж өсөж байгаа шүү дээ. Тэгэнгუთ Дайми бас тийм. Тэгэнгუთ за угаасаа ээж аав нь ийм хөөрх хөвж Дайми угаасаа би итгэж болох юм байна гэдэг юм уу. Нэг тийм юм надад орж ирсэн. Одоо ингээд заримдаа жоохон сонь сонсогдож байгаа. Одоо нааг бараг талханд гаргахаар хамт явъя гэдэг байна. Хамт л хий гэдэг. Тийм бүх юмыг хамт хийх туфтаа. Хоёлаа л хий. Хоёлаа тийм хоол хий гэх. Тийм. Тэгээ нэг над руу амар инээдтэй мим явуулдаг. Бас тэд нар амар хөрх. Би тэрийг явуулчих скриншотоор тавьчаарай за. За тэгээ заяа. Ямар хөөрхийн тий. Нэрээ тэр ер нь эмээ өвнөр чи удам судрыг нь хар гэдэг. Бид нар тоодгүй байсан ер нь үнэн байсан байлээ шүү. Тэгэхээр үнэн байсан байл. Надад тэр ээж аав хоёрын харилцаа амар хөөрх харагдаад тэгээд за угаасаа Дайми яг ийм байх юм байна гэж боддог. Та хоёр ингээд өнгөрсөн баларсан хэрүүл мөрүүлийг сөхөж ярьдаг уу? Нөө. Ер нь ингээл мартчихдаг уу? Би өөрөө баг тэгээд мартчихдаг юм шүү дээ. Яг хоо одоо нөгөө нэг магадгүй 2-3 жил дээр байсан бол жоохон тэгэх байсан байж магадгүй. Одоо бүр нөгөө ингээл маралтгаал ирэнгот би баг хэрэлдэхээс залах үрэл дугаа болол юм хэлэхээс за энэ уус уурлна гэж одоо хэлэхээ болоод бүр юм амар 50 үе дээр ирсэн гэх юм уу. Тэр нь ч амар юм уу. Тэг хэрүүл өдөөлэвэл бас тэгэл. Тийм шүү дээ. Дуусахгүй ш. Та хоёр ер нь угаасаа нэг юм чийл, хоёулаа юм чийл хүмүүс юм байна. Тийм. Хин нь одоо ингээд наадхан тэр чи ингээд эцэг эцэд гэж дайрж орж ирэх юм. Би. Тийм. Нааг амар ааштай. Яг бүх эрэгтэй хүний хувьд эхнэрний өмнө найз хүн хамгийн ааштай хүн байд юм билээ. Тэг намайг үсэн амар ааштай гэдэг. Тийм. Чи үнэхээр ааштай харагдахгүй байна. Харин тэгэллээ дээ. Хүмүүс гэдэг намайг уулзахаас өмнө айгу тийм ууртай гэж харддаг юм билий. Чи болохоор саяд болохоор айгу тийм уургүй харагддаг гэлээ штэ. Тийм. Харин ихэнх хүмүүс надаас тийм айдаг гэсэн. Тэр чинь нөгөө хилэнцэж харагдаж байгаа. Тийм юм шиг л. Би чамайг амар кул гэж боддог. Тийм. Тэгээд би чамайг угаасаа нэг юм ойр зүрийн драма хийгээд чи намайг тэгсэн чи наа ингэсэн гэд ингээд ийм mean girl гэж боддоггүй. Oh no. Cool girl гэж боддог. Хүн угаасаа тийм мин үл гаргах юм миний nature байхгүй юм л. Тийм байна тий. Хүн төв бодох. Би мэлхийн ард. Мэлхий тэгээд rising мэдгүй. Moon нь Gemini. Sun нь Cancer, rising in Scorpio. Тэгэхээр чин rising чинь хүмүүст өөртөө дотроо байдаг юм ч үлээ. Хүмүүст харагддаг. Хүмүүс харагддаг нь тэгвэл чи хилэн харагдаад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө дотроо уул нь Cancer байгаад байдаг. Иргэн тойрондоо одоо хамгийн nurturing sign юм билий Cancer. Тэр дэт үнэн юм билий хүмүүс дандаа тэгж хэлдэг. Чи амар халамжтай гэдэг. Тийм. Өөрийгөө тоохгүй хүмүүс тийч ингэж нөгөө яваад идэв юм шиг лээ. Гэтэ өөрөө нөх анзаардгүй. Faker биш. Яг цаанаасаа хийдэг. Ихтэй найз нарны тус төрсөн үү? Гартаа цамцаагаар сайн аяллахынхаа групп дээр би бүгд за жоохон зузаав зааваарэ тэгэрэ нарны тус аваарэ маваарэ гэдэг ч юм уу те нэг тим найз нарынхаа одоо баг ээж шиг бас өглөө. Тийм нөгөө буруу юм дээр оройтч мөрөтэй л хурдлын гээл нэг. Чи бас ийм нямба юм болгоно ингэж өөрж мөрдөг үү? Үгүй. Тийм амар нямба хүн бол биш. Амар цэвэрч амар юм. Тийм хамаагүй Месси юу? Яг хуу гэтээ бас Месси гэхдээ илүү баха. Тийм. Гэтээ нэг цэвэрлэхээр амар цэвэрлдэг. Тэгэхээр хардаа хүн сошиалор хүнийг дүгнж болохгүй байгаа биз? Та нар энэ хүнийг ууртаа гэсэн уургүй. Би бол энэ хүнийг айгүй цэвэрч нямба ингэж юм болгоныг өөрж мөрдөг байх гэж бодсон. Үгүй юм байна. Чи тэгвэл сул тал чинь юу вэ? Миний сул тал уу одоо юм хоцрох гээд ирэхээр амар стрессддэг одоо ууртаа олчдаг. Ингээл хүн хүлээлгчлээ гэж бодохоор ингээл амар уурлал төгжиж давуу тал байна. Тэгэхээр даймир уурлал хурд яваач гэж би. Сул тал гэвэл амар бодоод олохгүй. Гэхдээ тэгээд харин тэгээд юм. Өөр хүмүүст хэлэх бах та. Миний сул тал нэр юу юм бэлээ? Миний сул тал бол би маш хайнга. Би хайнга. Хайнга гэдэг нь ингээд
clumsy тийм юм умыг ингээ хайрлаж майрлаад нэг ингэж мингээд ахгүй жоохон хайнга орхиод юм умыг ч гэсэн тийм гэд ингээ жоохон орхичих гээд идэг. Надад ийм нягт нямбаа ийм зан жоохон тутмаг байгаад байдаг. Би бас төстэй одоо чинь аялалд даймын намаа надад итгэдэггүй нөгөө нэг чи угаасаа юм мартсан байгаа би өөрөө шалгана гэдэг хүн тийм. Яа тийм бид нар бас жоохон passenger princess баймаар л байдаг шүү дээ. Чи ингээд дамита хизээ ингээд энэ ингээд миний хүн мөн байна гэж мэдэрсэн бай. Чи ямар нэгэн тийм юм байгаа юу? Яг тэр зангаас нь болоод эсвэл тэр үйлдэлээс болоод ч юм. Чамд гал мал хасааж өгсөн үү? Яг гинет тийм нэг өдөр гинет болсон юм бол байхгүй. Зүгээр хамгийн надад байнга бодогдож таалагддаг зүйл нь дандаа намайг инээлэгдэг. Бүр ингээд амар фаны сошиал дээр бараг тэр нь харагддаг бах. Жаахан харагддаг. Тэгдэг үү? Бүр дотны хүмүүстэй амар харагддаг. Бүр бодсноос амар фаны хүн. Тийм амар сонсон юм бол энэ байнга инээлгэж идэг. Тийм. Тэр нь амар татсан юм уу та? Тэгэл би дандаа энэ хүнтэй инэмэр байна гэж шийдсэн. Тийм. Тэгээд дээрэс нь сонирхол нэг учраас ерөөсөө зүрэлдэхгүй юм байна гэж бодсон. Тийм. Чамд ингээ хийжсэн хамгийн тийм романтик үйлдэл байгаа. Та хоёр ч их романтик шүү дээ. Бид хоёр уу? Тийм юм биш үү? Ингээл сарнаа марнаа тэр юм уу? Тэр сарнаа гэж даймын өгөөг цэцгэд л өргөсөн шүү дээ. Мөнийх амар романтик хосуудын хажууд бол романтик биш. Бид нөр амар тийм чил, кул. Валентинээр зүгээр ингээ гэртээ хоол хийгээл зурт үзээл хөвтчихсэн. Нэг тийм болцоо анх танилцж байхад бол амар романтик. Дандаа болцоонд өрөхтэй амар гоё юм official захиа өчээд чамайг тэдэн царын тэдэнд урьж байна гэ. Тэгээд тийшээ ингээ оронгоо ширээн дээр аль хэзээний очиж цэцэн мэсэг тавь бэлдсэн байдаг ус. Ямар хөө. Тэр нь бол амар романтик. Одоо тэгтээ болцоо. Гэтэ чам цагаанууд ч байгаа юу? Бага. Тийм. Ямар хөөрхий. Тэгээ би өөрөө яах вэ? Хитрхи амар чийл байсаар агаад тэрийг болиулсан. Эсвэл сошиал медиа дээр жишээ нь брэндүүдээс цэцэг мэцэг ирсээр байгаа жоохон болчтой юм шиг үлээ. Гэтэ яг it's okay. Тийм. Одоо угаасаа нэг тийм эд зүйлээр харьлагдах сонирхолгүй болчихж байгаа. Тэгээд дандаа л гадуур дотор гарч байгаа болохоор гадуур дотор гарч хоол идэх ч гэсэн бас нэг тийм сонирхолтой биш болчихж байгаа юм байна. Тэгэхээр одоо яг гэртээ жийл хийх нь л гоё. Валентинаар гараад яхав дэ төвчрэлтэй ч гэдэг юм уу тийм. Тэгээд дамитай танилцаад янзаг ирлээ. Үгүй надад байсан. Янзаг чинь миний нохой. Би анх тижээдэг байсан. Хамгийн анх. Тэгээ би тижээгээд салхилахтаа янзгыг аваа гарахаар даймирс тоодгүйсэн аахгүй. Тэгээ нэг удаа би нэг дүүгийнхаа төрсүүдэр дээр очиод тэнд баахан хүүхдүүд манай нохоор ингээд атаклаад тийм жижиг нохооч амир ааштай хүүхдүүд рүү архираад айгаад бас тийшөө даймигийн өрлөг шургаа орцож дайми хайлцсан. Тэгээл одоо бүр дайми эйжент би аав нь би загиндаг. Битэрийг дуудахаар дайми шууд даардаг жижиг нохоо ингэн гут ийшээ хошуу хосч гисээр байгаа өрлөө нараа унтдаг. Даймитай унтдаг. Дайми дандаа эрхлүүлнэ. Тий. Амар сонь нэр өгт мөгөөд эрхлүүлсэн мэж би хин энэ хийсэн гэж загнаа байждаг. Ямар нэр өгөх юм. Инээдтэй. Янзгаа. Үгүй хичээдэг. Ичээдэг амар инээдтэй нэрээр дууддаг тий. Хөөрхий. Хоолоо нөгөө хүүхдтэй ярьж байгаа шиг хоолоо гаргаж байна. Тэгээ нохонод гайхдаг бахта тий өөдөөс нэг тэгтгэл багтаа одоо. Нээ том бихтэй байж юу. Тийм. Одоо DJ-ийн чинь ажил карьер болохоор Америкт байхаас эхэлсэн юм уу? Монголд ирээд ер нь баг инфлюенсертэй баг ойролцоо эхэлсэн. Би яаж сурсан тэрийг? Америкт тахта DJ болохыг амар мөрөөддөг. Одоо тэнд манай найз DJ гэсэн аахгүй. Тэгэл хараад ямар гоё юм гэж бодоод ямартаас сурыг даа гэж бодсон юмс. Тэгээд Монголд ирээд тэр ингээд тэрийг ойр дотныхондоо ингээд дүү мөнөртэй найз мэдэртэй хэлсэн байсан чинь манай дүү одоо Минтийн DJ одоо Ломиногийн DJ золоо гэд DJ тэгэхгүй. Тэрэнд хэлсэн. Тэр танаа дүү юм уу? Тийм. Тэр ч одоо за манай дүү тэр золоогийн их нэртэй найз байхгүй. Тэгээд тэр золоо гэд DJ-д хэлсэн чинь золоо сонсоод чи сонирхолтой байгаа юм байна те. Тэгээд над дээр дагалдангаар орж сурч болно гэдэг. Би 10 удаа нэг өдрийн цагаар Минтэд харах багт нь очиж нэг сургалт аваад тэгээ 3 сар 5 дахь болгонд нэг 30 минут тоглоо. Тэгээ сурчсан. Тэгэл шууд Минт намайг DJ-гээр авчихсан шнэ.
Тэгвэл тэр чинь бас минтэд бас айгу удаж байгаа юм ба шүү дээ. Би минтэд тайран баг 6-7 жил ажиллаад гарцсан. Одоо л гарцсан. Тийм. DJ болмоор байгаа хүмүүст тэгвэл бас юу гэж хэлэх юм. Эн чинь гэхдээ одоо эмэгтэй хүний хувьд жоохон хэцүү юу? Оройн цагаар хэцүү шүү. Орой унтахгүй ажиллана. Тэгэл техниктэй харьцсан. Тэгээ дандаа эрэгтэй хүмүүстэй ажиллана. Одоо өөрөө хөгжимтэй бол тэрийг байнга зөөж угсардаг ч юм уу. Хэцүү юмуд их штэ. Тэгээ эмэгтэй учраас бас зарим хүмүүс ингээд жоохон underestimate хийх ч юм уу бас тийм байгаа. Тийм. Гэхдээ одоо бол бас харьцсан гайг болсон. Гэхдээ давуу сайн тал ихтэй штэ. Гоё дуртай юмаа хийж гин. Хүмүүсийг happy болгож гин. Гоё moodтэй болгож гин. Чамд ингээд яг за контент креатор биш DJ-ийнхаа талаас ингээд хүсхийг одоо хүрхийг хүсдэг тийм карьерийн оргил байгаа. Чи аль фестивал дээр очихыг ч юм уу хинтээ хамт DJ хийхийг аль партийн дээр DJ хийхийг хүсдэг вэ? Яг мөрөөдөл чинь. Яг тэгж нарийн мөрөөдж байгаа юм байна. Яг ихэнх манай Монголд байгаа DJ нэр ч юм уу ер нь DJ нэр бол гадаадд том фестивалууд дээр тоглохыг бол мөрөөддөг л ах. Tomorrowland ч юм уу, тэ EDC ч юм уу тэгж мөрөөд. Би бол яг бүр тэгж нарийн бол мөрөөдж байгаагүй. Гэхдээ хамгийн одоо миний дуртай очиж ядаж үзхийг хүсэж байгаа шоу болохоор Tomorrowland байгаа. Европын. Тэр амар гоё юм шиг үлээ. Лазер шоу мөн юу бол амар сая би Таиландд EDC анх удаа үзэж үзээд бас тайз дууралт амар гоё л. Тэгээ ер нь зохион байгуулалтыг харсан чинь Монголын Playtime аягүй адилхан билээ. Тэгээ юу адилхан явж байгаа юм 0 мэл яг адилхан юмс. За тийм. Хашгүй тий. Тэгэл яг нэг спонсоруудын тайз мэз гэл ер нь ялгаагүй юм шороо мороотой яг л байсан. 0 ноочртэй өндөр мөнөртэй. Яг нэг юм зүүгээл тэр зүүсний юмдаа ингээл юмаа мөнгө хийгээл уухам авч мавдаг. Ер нь адилхан билээ шүү. Playtime тэгд юм уу? Ийм зүүсэн юм. Тэгдвэл үү? Тэгдэггүй. Тэгвэл амар гоё юм шүү. Тэгчээр амар юм билээ. Тэгвэл нөө сүлжээ нуунаад хаан банк ажиллаж. Тий нэг юм зүгээд тэнцэнэ мөнгөнд хийчих орчих юм билээ. Тэндээс уухнууд авчдаг тэр нь гоё. Усан паркер хуу юм байна. Контент креаторын хувьд чамд ингэж эсвэл хүрхийг хүсдэг тоо байгаа юу? Тоо надад чухал ш. Яг тэгвэл одоо миллионч болсон одоо ч байгаа ч гэсэн нэг ялгаагүй гэж бодож байна. Миний хувь хүн хിവэрэ байна. Яг хөө мэдээж тоо нэг байвал гоё л ах. Гэтэ одоо нэг хүмүүс ингээд амар өндөр фолловерстэй хүнтэй л ажиллана гэж яхаа бэлдсэн шүү дээ. Яг үнэн тэр болцсон шүү. Тэр чинь өстой гоё шүү. Чанартай, authentic хүнтэй ажиллахыг хүсдэг болсон болохоор тоо болж чухал ш. Одоо нэг гадаад үздэг инфлюенсерүүдэд харахаар дандаа амар олон улсын юм руу fashion week руу өргөдаал Dior юу гэдیں тий YSL гой юм руу Gentle Monster-ыг өргөдөг зүгээр тиймэрхүү төвшөнд очихыг мөрөөддөг. Тий гой гаднаас гоё юм спонсор орж ирэл ивент руу өргөддөг ч юм уу. Тэнгуут Монголд одоо жишээ LV ч юм уу Dior байхгүй учраас болохгүй байгаа юм шиг байна. Гэхдээ магадгүй одоо аль биесны брэнд зөндөө болж байгаа болохоор боломжтой байх гэж бодож байна. Тий. Гэхдээ энэ Монголын хүрээлэл дотроос хамгийн их тим юмд явж байгаа нь чи шүү. Баярлаа. Бидний хүрээлэл дотроос хамгийн одоо гоё аяллуудаар явдаг, гоё ивентэд очдог, одоо брэнд трипэнд явдаг. Энэ бол чи байгаа. Баярлаа. Ер нь хүмүүс явдаг болчихжээ. Солонгос центр руу инфлюенсер ивент руу бас нэг 2 явж маа тий. Тэгээс ингээ аль биесны брэндүүд нь одоо ундрмагч хоёрыг урьж мөрж байгаас гоё яагаад ах. Би бас тийм скин кэр юу солонгос руу бас нэг хэдэн жилийн өмнө өргөдөжсэн. Тэгэхээр ер нь бас хөгжөөд байна гэж бодож байгаа шүү. Ер нь сайхан болж байгаа. Чанд ингээд хамгийн хачирхалтай санал иржсэн тийм түүх байгаа юм ингээд. Чамтай ямар ч холбоо хамааралгүй брэнд ч юм уу, бүтээгдэхүүн ч юм уу. Гэчүүд би одоо энэтэй яаж ажиллах вэ гэсэн юм байгаа юу? Бууцных байсан. Гэвч яг хоо мэдгүй чи олныхоо учир нь болоо чи би буу тийгүй. Үгүй чи бол юм гоё ээж мэжтэй ингээл юм. Тэгээ надад бас би одоо бууз идэхэр бас арай л сонаа. Тэнийг брэндүүд ихтэй бас ингээд өөрсөндөө тохирсон хүнээ ингээд сонгодсон шүү дээ. Тий, уулын дээр одоо жишээ нь за дээл бол за энэ хүн тохирно гэл тий жишээ нь би бол магадгүй дээлийн надад санал ирдэггүй ч юм уу тий. Нэг тэрэн дээр нэг бууз өөр ирж илаа. Надад нэг машины үнэртүүлэгч иржсэн. Би одоо машин барьдгүй шүү дээ. Тэг өөр ер нь зөндөө байгаа гэхдээ яг сайн санахгүй байна. Хаяа бас тийж нилээн дэлиас орж ирдэг. Тийм аа дэлиа орж ирдэг шүү. Тийм. Чамд ингээд
одоо ингэж их контент хийхээр ингээд burnout болдог уу? Ядраад залхаад дахиад болно. Амар болно. Чам ч гэсэн болдог бах тий. Бүр айгүйх болдог харин. Яа тэгвэл баг үйлдэл болгоно л баг контент чи баг нэг зүгээр аялж байхдаа хүртэл ингээл нэг босоо авчлаа гэсэн. За нэг хүндлэн хийчих. За зураг авчи. Үгүй яг тий. Тэг яаж хахад энэ босоо хөндлөн хоёр яг ингээд нэг байж болдгүй мүү яаж хахад. Харин тий. 360 чи нэг биччихэд хоёр форматаар авч болдог ш. Тэгэхээр тэр нь даваа тав шүү. Оо зөвлөг гэж тэрийнхээ нөгөө их үздэггүй болохоор бүр маа. Тий нэг биччихээр яаж ч зүсч авч болдог. Nice. Burnout болох буй байгаа. Зөндөө байгаа. Тэгээ чи ялангуяа бас ингээд яг ивент эсвэл нөгөө нэг би үзэгчийн хувьар яг чамд итгээд энэ яг ивенттэгийнхаа үеэр шууд дамжуулаад байна гэж боддог гэж магадгүй. Эсвэл чи үнэхээр шууд дамжуулаад шууд оруулаад идэм үү? Би бол ихэнхдээ real time post стор хийдэг. Тийм. Ихэнхдээ. Айгу нөө хурдтай учраас. Тийм. Ихэнхдээ. Тим хүн чинь бүр илүү их burnout болно үстэй. Мэдхгүй би гайг баха. Тэгээ сүулт нь хийхэр чинь чи сүулт нь хийдэг лөө? Би бүр сүулт нь хийдэг. Надад яг сүулт хийхэр нэг юм буруу цагт хийгээд байгаа санагдаад идэв. Тийм би бол яг real time хийдэг. Гэтэ энэ яг одоо сүулт хийх нь burnout-тэй нэг холбоотой биш хаа. Зүгээр л амар ачаал ихтэй үед л магадгүй burnout. Сүултээ бүр ингээ юу ч хиймээргүй санагдаад ямар ч social media явахмааргүй санагдаад бүр ингээ уцаа ингээ шидчмээр санагддаг үе бол байгаа. Тийм. Тэрийг тэгэл одоо даваал гарна шүү дээ. Өөр яах вэ? Нэг 2 өдөр завсарлал тэгэл. Тийм завсарлж нэг уцаа оролдохгүй байж байгаа л нэг кино мөн үзэж байгаа л гардаг ч юм уу тий. Чи тэгэж нэрээ яаж burnout-аас гардаг вэ? Би бас тэгэл ямар хэцүү юм бэ гэж бодож байгаа л тэгэл мартчихна. Үгүй тэгэнгүүтээ шүү дээ тий би ингээ зүгээр хамаагүй юм бичээд би ингээд нөгөө ярилцах айгуу дуртай. Ингээд хүмүүстэй ингээд бродкастн дээрээ би тэгсэн чинь тэгээд би өстө burnout болоод ч гэдэг юм уу. Айгуу гаргадаг юм байна тий. Айгуу гаргадаг байхгүй юу. Тэгээд гаргачингууд хүмүүс зүгээр дээ хайртай шүү ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү юмаа ингээд яг тэр нөгөө хийх ёстой юмаа биш. Шал өөр юм яагаад өстө амьдрал хэцүү байна оо гэд ингээд оруулчихаар ингээд нөгөө гомдлоо тайлчхаар арилждаг юм шиг санагдаад шүү дээ. Чи ихтэй ерөөсөө нэг тэгдэггүй тий. Нэг тийм бичдэг. Яг хаяа бол жоохон бичмээрээ л бичихгүй ч гэсэн юм сайд мим ширэлдэг ч юм уу тэгж нөх амар сүртэй сошиал дээр гаргадаггүй. Тийм байна. Тийм. Нөх гаргадаггүй. Яг чи close-гүй гэсэн шүү дээ. Би close-тэй. Close дээр нэг юм ядарсан зургийг гэж мэгэл нэг тиймэрхүү юм бол хийдэг. Тийм. Тэрнээс биш яг нэрээ гаргадаггүй юм шүү. Би ч ихтэй угаасаа юмд амар удаан стресстэй юм бэлээ. Стресслэгээд юу ч сайжрахгүй гэдэг ер нь бол тэл мартчихдаг. Тийм байна. Би бол айгүй их стресстэнгүй бас ингээд хурдан жоохон яаждаг. Уураллаа гэж бодоход тэр уураа бас ингээд удаан уурлаад хүнд ингээд нөгөө шийдэглийг нөгөөд чи намайг уурлуулсан учраас гэд тэгмээр байдаг боловч бас уурна айгүй хурдан гарчдаг. Амар хурдан гардаг. Харин чи тэр яг амар ажиллах юм шилээ. Хамтайсан баярлаа. Тэгээд одоо ингээ хүмүүс чи айгүйх хүний амьдрал руу орж ирдэг штеп. Чи наадхаа ханаас авсынаас ихсүүлээд чи нүүрэндээ юу хэлгээд ийм хөрхөн болоод байгаа. Дайми та хоёр тэгдэггүй ингэдэггүй бараг л хаана тусдаа унтдаггүй ханасаар унтдаггүй гэл амар тэгж асуудаг штеп тий. Энэ дээр ер нь ийм хувийн орон зайгаа яаж хамгаалдаг вэ? Би бол одоо хувийн орон зайгаа хамгаалж чадахгүй ингээд алдчихад байдаг байхгүй юу? Чи бол аягүй сайн хамгаалдаг санагддаг. Тиймэрхүү асуулт ирүүл тэгэл хариулахгүй байдаг ч юм уу. Яг тэрийг шийрлэхгүй байхад л болох. Яг уу заримдаа нэг амар сонь асуулт өндөрч юм ингээл те нэг юм. Тийм брендинг бичсэн багт асуудаг ч юм уу тэгэл. Тиймэрхүү юм. Тэрнээс яг хувийн орон зайгаа би ер нь чи бол намайг шийрэлдэггүй гэж боддог уу? Би бол бас амьдаа л их шийрэлдэг гэж боддог шүү. 60 хил таргалчлаа гэж мэгэл. Биш 60 ил болчлаа мал тэр хувийн орон зай биш үү? Үгүй бүр ингээд дотор багхгүй юу да. Тэгвэл би шийрэлдэггүй юм байна. Тийм ба. Тийм байна. Угаасаа нэг шийрлэх дургүй юм болов. Би ч нөгөө бэлхийн орд чи ийм юун дотор шээлэн дотор байж идэг болохоор яг тэрнгээрээ байдаг. Нэрээ шийрлэхгүй юм байна тэгвэл. Тэгээд чи болохоор айгүй сайн найзуудтай тэр найз нөхөрлөл дотроо л шийрлдэг баг. Айгүйх найзуудтай тий. Үгүй тэр эрэгтэй найзууд чинь зөндөө байдаг үстэй. Нөгөө даваа юу? Би яг нарийн хариул би амар цөөхөн найзтай. Тийм. Тийм айгүй цөөхөн. Нөгөө нэг интерьер дизайнер залуу. Бэг. Тийм.
Тэг яг уу тэгэл болоош. Би тэр чинь даймич тэрийн дундын найз ахгүй. Тэгэл яг нөгөө нэг найзууд чинь хүн тустай байдаг шүү дээ. Шоуддаг найз, уулздаг найз, хоол иддэг найз гэд тиймэрхүү л болохоос яг дотны найз аягүй цөөхөн. Тэр мэдээж ч нартай уулзахаараа гарах чинь тэгэл болоо. Тийм байна тийм. Эсвэл ихчдүүтэйгээ гаргадаг болов уу? Гэрийнхэндээ яг гаргана. Яг гэрийнхэндээ уулзах заав аягүй бага учраас найз нартайгаа илүү стрессээ гаргацдаг гэх юм уу. Гэтэ ер нь хүнд аягүй их зовлон ярих аягүй дургу. Уулзахаар нэг негатив юм яриад идэв чинь өөрөө би бага ярддаг. Гэтэ бас тийм ярьчихдаг л ах найзуудтай. Даймид бас их ярьдаг бах тий. Тийм. Тэр чи хоорондоо уусаа амар найзууд болохоор тэр тэгсэн байна, энэ тэгсэн байна гэл яриад. Зүг. Янзаг одоо хідэн настай болчихвоо. Бараг 8 9 тахаа. Ивэдээ. Жижигэн нохоод гэтээ урт настай гинэний даваад л 20 хүрдэг. Тийм. Гэтээ сүүлийн хэдэн жил бол нилээн хошуунд бууралцсан. Тэгээ нөө жижигэн болохоор харахаар гүлэг шиг харагдаад өрөвдөд тийм үү гэх. Тэгээ хүртэл хөл мүл стол нөгөө нэг орлогоо ингэ нэг юм шатматтай байсан шүү дээ тийм юмтай байхгүй болохгүй гимтг нь амархан байна. Уусаа хөл нь яг миний энэ хуруу шиг нарийнхан байхгүй. Эвгүй явал гимтг гэдэг. Тийм бах тийм. Гэтэ тийм гимтэж мөтчихсэн тохиолдол байхгүй. Нэг хөл нь уусаа жоохон доголж гүйд шүү. Инээдтэй. Тэр яац багтаа яа. Тийм л байсан. Хүнээс аваад тий. Алхахаараа нэгийг ингэ доглоод идэг. Ер нь бэртэл гимтлэн гайгүй. Одоо ингээд чи content creator эсвэл DJ биш байсан бол гэлдэг тийм байдаг шүү дээ тий. Тэг тийм байсан бол чи юу байх вэ? Чи ер нь ямар мэрэгчлэр дөө гэсэн? Designer, fashion. Тэгээд нэр нэг brand collaboration гарсан хийжсэн тий. Una Bold label гэд хийжсэн. Тэр чи ямар брендтэй болсон? Laster гэдэг Монгол брэнд. Тэгвэл дизайнер байх байсан уу? Тий. Not really. Яг дизайнер мэрэгчлээ ч гэсэн би дизайнер нэх биш болох байсныг нь ойлгоцсон. Зүгээр яг загвартай холбоотой юм бол хийхээ мэдсэн. Тэг яг дизайнер бол яг миний бас юм. Миний өөрийн одоо сонирхлын хувцсыг манай масс олон хүмүүс өмсгүй стилийн би хийх гэдэг мэдсэн байхгүй. Тийм. Тийм. Тэгвэл гэхдээ бүр амар дизайнер clothes хийх байсан юм шүү. Одоо станом мөглөө тийм. Харин тийм тэгэл за болио гэлтий. Юм моёхоос залах өрөө болио гэлтийгс. Гэтэ уусаа яг загварын сургууль явсан хүмүүс зөвхөн дизайнер болохгүй зурдаг нь ноёдаг нь одоо тийм айгүй олон төрөл байгаа байхгүй. Тэгэхээр би одоо яг ямар нэг юм байлаар да стилист ч юм уу те гоё editorial тиймэрхүү талдаа ажиллах байсан байх гэж бодож байгаа. Чи нэрээ стилист хийвэл амар хийх юм шүү. Харин хийдэг л ах. Тийм. Гэтэ бид тэрийг Монголд аягүй хэцүү гэж бодож байна. Яг тэр брэндээ тэрийг олох гингууд тэр нь байхгүй ч юм уу тий. Скол цөөхөлттэй юм чи амархан байх юм шүү. Хувцас. Чи нэрээ стилист хийвэл бүр солиор болох юм байна. Баярлаа гэж бодчихлоо. Би ус хувцсанд амар дуртай. Тийм байна тий. Хувцсны цуглуулга маш их байгаа юу? Гайгүй би нөгөө хувцас амар амарх юмнаас амархан үйддээ штэ. Ялгаал дүнэр мөнөртөө өгчдөг. Одоо надаа энэ content creation-ы эсвэл нэг иймэрхүү бидний энэ ажил мэрэг одоо за ажил шүү дээ одоо хөөж байгаа карьер ингээд барьцгүй санагддаг байхгүй юу? Тийм. Чонд барьцгүй санагддаг. Одоо 30 жилийн дараа яана гэл хай боддоо ш нэг бизнес ч хүү ч юм уу тий. 30 жилийн дараа контент дээр хүмүүс ажилгүй байвал яана гэж боддог. Тэгээд эсвэл би одоо ингээд айлын ихтнэр болчихсон, ээж хүн болчихсон. Тэгээд ингээд яг тийм сонирхолтой юм нь багасж байгаа шүү дээ тий. Тийм бас. Тэгэхээр ингээл үзэгчгүй болол баг-багаар ингээл тэгэл болвол яана. Яг тэгж боддог байхгүй юу? Тэглээгээд яг угаасаа л бизнесмен хүн биш учраас шууд бас бизнес эхэлж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь хүмүүс ч гэсэн ингээл мерчтэй болмолгийн гот би шууд зүгээр нэг юм муухай чанаргүй юм хөвлөөл мерчтэй хийхийг бод. Нэг хийвэл бас гоё л юм хийх боддог. Тэгээ тэрийг ингээ бодоолаа одоолт. Тэгтээ бид нар ингээ нас яваад модноос гарах бах гэдэг айдас байгаа ч гэсэн бас нэг бодлын бас магадгүй 30 жилийн дараа бидний насныхан хүмүүс ч гэсэн контент креатор байж байх магадaltaй шүү дээ. Харин ч бас тэр үедээ тийм болцсон байх. Тэр нь илүү хөгжсөн учраас бас why not л гэж бодож байгаа. Эсвэл тэгэл
Овцын дунд бид нар энийг одоо 15 жилийн өмнө мэдээдгүй л байсан шүү дээ. Тэгээд ийм юм болсон юм чинь дараагийн 15 жилд юу хийхээ бас тухайн үедээ л ойлгож тэр нэг тийм болоогүй юмны төлөө нэг санаа зовхгүй байгаа. Харин тийм байна тий. Чиний ингээд аялж исэн, очиж исэн газруудаас эсвэл Монголоос юуж болно шүү дээ. Ингээд энд ирж амьдрал гоё юм байна да. За өстө нөгөө хөгшөрхөөрөө ч юм уу эсвэл одоо ч юм уу энд амьдрал гоё юм байна гэж бодож исэн газар байгаа юм. Эсвэл гоцсон газар болгондоо тэгж боддог. Үгүй. Магадгүй хүүхдтэй болвол би Швейцарт амьдрахыг мөрөднө. Яг одоо бол би яг Парист амьдрахыг хамгийн гоё гэж бодож. Парис бүх юм тамил. Тийм. Амар тийм versatile. Тийм байхгүй санагцсан. Италид болохоор жишээ нь зөвхөн Итали ч юм уу тий. Тийм болохоор Парис надад амар таалагдсан. Гоё санагдсан. Бүх улсынхан байдаг тий амар загварлаг. Амар гоёс. Зүгээр л гудамж хамаг юм юм урлаглаг. Них гоё үзүүштэй. Би болохоор ингээ очисон газар болгондоо энд амьдрал гэж боддог байхгүй юу? Заавал дандаа тэгэж боддог. Тэгээд за үгүй маань гэж бодож явдаг ч юм уу те. Тэгээд юунаас болохоор яад чим Азербайджан амар гоё санагдсан. Айгу гоё хоолтой, гоё үнэртэй, гоё хүмүүстэй, гоё байгальтай. Тэгээд энийг амьдрахаар ч юм шиг санагдсан яагаад ч. Тэр айгу гоё хот байсан. Сонирхолтой санагдсан. Одоо дараа нь аялал хаашаа аялье гэж бодож байгаа вэ? Одоо би Австрали явж үзээгүй. Австрали явах юм бол одоо нөгөө Тэвүүдээс Антарктид л үлдэх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр би одоо бол Австрали явж үзмээр байна. Тэнд нэг пинк илстэй далайн хэрэг байдаг гэсэн. Тэр нэрээ амьдрал Австрали аягүй гоё санагдсан. Тийм бах тий. Амар гоёсан. Америктэй аягүй төстэй. Гэхдээ Америкаас арай бие дамар ийм цэвэрхэн арай жижигхэн хялбар санагдсан. Америкийн ер нь нэг ийм арай гоё орчин үеийн хөлбөр шиг санагдсан. Гэхдээ одоо Америк бас өөр болсон байж магадгүй. Тийм бах. Австрали аягүй гоёсэн. Nice. Чи хаашаа явмаар байна? Явж үзмээр газар амар их байна. Би яваагүй амар их аялцсан юм шиг нэг яваагүй газар зөндөө байна. Би Бали яваагүй. Дубай яваагүй. Малдивс яваагүй. Малдивс явмаар байна. Тийм, энэ гурав яг ойрын юм байна. Тэгээд Африк. Перу. Тэгээ ойрын үед бас нэг нутгаа иргэчмээр энэ Америк явчихад ирмээр амар санаж ин. Тэжээд 9 жил амьдарсан. Элээ явчихад тийм 9 жил бас чи жоохон бахтай явсан юм биш үү? Тэтэдээ явсан. 16 мурга юм уу? Ивидээ жижигэн бэби яваад тэгээ ганцаараа амьдардаг гэсэн юм уу? Гав ганцаараа ч биш л дээ. Үгүй яг найзуудтайгаа гэхдээ гэр бүлээс тийм ганцаараа явсан. Одоо би болохоор тэгэж үзээгүй байхгүй юу? Би одоо хүртэл ингээд гэрийнхэнтэйгээ ерөөс гэрийнхнээс юм удаан тустай байж үзээгүй. Тэгсэн мөртлөө хүмүүс яагаад ч юм надаас улайч би ингээд 10 жилээ төгсөөд гадаадд сургууль Монголд сурах уу? Одоо би ингээд ийшээ амьдрах боломж байна. Ийшээ явах уу гэдэг байхгүй. Үгүй би тэгэж үзээгүй юм чи юугаа хэлж мэдэх вэ те. Чи болохоор ингээд яг одоо за 16 7-д манай нөхөр болохоор бас их тэгсэн. Нэг жоохондоо яваад бас нэг 10 жил ч юм уу амьдарчаад буцаж ирсэн. Тэгэхээр яг бас хүний төлөвшөл, боловсрол тэг би даах чадвартаас аягүй нөлөөлдөг юм санагдсан. Чи бол энийг яг хүмүүст санал болгохгүй болгоно. Ямар ч хүүхэд гадагшаа яваад бие даахаас гадна гэр бүлийн харилцаа сурт юм билэ. Мөнгөний үнцнийг ойлгож сурах юм билэ. Тийм Монголоо бас харилцаарна. Монгол дуу муугаа амар сонсдог. Монголч ийм гоё штэ. Тийм давуу талтай. Тэгэд ямар ч айлын хүүхдүүлсэн ер нь л яваад бол тэнд амьд чадна гэж бодож байна. Тийм бах тий. Учраа олддог л болдог бах. Яаж иж байгаа л болчих. Яг нэг ганцаараа байх бие даах гэдэг юм тэрэнд аягүй чухал байгаа юм да. Гэр орноо хайрлаж аягүй сурдаг бас. Ээж аваагаа хайрлаж сурдаг гэх юм. Зөв. Яг хажууд нь байснаар сурахгүй гэсэн юм шиг л дээ. Илүү тийм л дээ. Тийм. Яг тэрийг аягүй зөв гэж боддог. Мэргэжил сонголтын тухайд одоо хүүхдүүд хүмүүс ингэ сонгож байгаа хүмүүс аягүй стресстэй байдаг шүү дээ. Одоо би яг энүүгээр амьдрах чадах болов чадахгүй болов гэд. Тэгсэн чи бит хоёулаа өөр тэр мэрэгчлэрээ ерөөсөө ажиллаагүй байгаа ч тий. Тэгээ ингээ харахангууд угаасаа бас яг тэр мэрэгчлэрээ ажилласан хүмүүс аягүй ховор байдаг юм шиг байлээ. Тэгэхээр тэрэнд ерөөсөө санаа зовхон байхгүй шүү дээ. Би хамгийн Америктчууд миний сонгосон мэрэгжил бизнес удирдлага байсан байхгүй. Энэ л арай гайгүй мөнгө хийж байгаа.
арай ойрхон байна гэж сонгоод хамгийн анх тийм мэрэгчлээс аахгүй. Тий. Тэгээд юу одоо ч гэсэн мэрэгжил сонгоход хүмүүс айгүй юм айцтай байдаг шүү дээ. IT болох юм уу, уул уурхаа юм уу гэлтэй арай мөнгө хийдэг гэл тий. Яг үнэхээр яг эмч болох сонирхолтой хүмүүс бол эмчээрээ төгсөөд эмч болдог тий. Тэгэхээр мэрэгжил сонголтын дээр бас би нэг санаа зовдгоо хүн тэгэл болчт юм дөө гэл. Тийм ээ тийм. Өөр уучраа олчдөг юм байл юм. Тийм. Та хоёр одоо бас нэг Монголын бас айгүйх үзэлттэй видеоны нэг нь болохоор YouTube руу хэр их мөнгө олдог вэ гэдэг видео байсан баггүй. За. YouTube руу хэр их мөнгө олд юм. Бид хоёр бол YouTube-ээс тийм их мөнгө олдоггүй. Угаасаа би айгүй их мөнгө олдог YouTube-уудыг подкастууд ийм урт контент гэж боддог одоо сонсдог. Яагаад гэвэл энгийн влогч нэг 5-10 минут тэгээ урт подкастыг хүн заавал үзэхгүйгээр машиндаа ч юм уу бэлдэж явахдаа сонсчдаг болохоор айгүй access намрах юм билий. Нүдээр үзэх шаардлагагүй гэж бодсон. Тэгээ тиймэрхүү хүмүүс ер нь тийм ярьсан юм үзэх амар дуртай юм билий. Нөгөө юм хийнгээ ингээд хань олж сонсоод тэгэхээр илүү тэгин гот одоо битүүр чин дандаа ихэнх нь аялын контент ангууд аялах байгаа хүмүүс л үзсэн. Тийм аялах байгаа хүмүүс л үзсэн. Тэгэхээр яг подкаст төрлийн видео эсвэл хэрэг юм уу тийм илүү тийм ярьдаг YouTube руу илүү их мөнгө олох боломж нь арай өндөр гэж би бодож байгаа. Тийм. Бид хоёрын хувьд болохоор яг YouTube-ээс цаанаасаа Google-ээс орж иж байгаа цалин бол нэг өндөр биш. Тийм ээ тийм. Тэр бол тийм зүгээр хөөрхөн бас хоосонгүй орж ирнэ. Гэтэ тэрэн дээр орж ирж байгаа зүгээр Монголоос орж байгаа сурталчилгаанаас л мөнгө олно гэсэн. Тэрнээс бүр чи тэрийг үзсэн юм уу? Тэрэн дээр хүмүүсийн дундад цалин хийдвэсэн. Солиотой. Тийм үү? Би үзээгүй нэг үзье да. Үзчихвэл өөрийгөө ядуу мэдрэмж авах байлаа гэсэн. Тэгээд одоо та хоёр ингээд хийж байгаа ажил чинь нэг тэгээд орлого чинь бас нэг л болцсон тийм байгаа бах тий. Тэгэхээр та хоёр ингээд санхүүгээ яаж зохицуулдаг вэ? Хідэн данстай байж юм уу тий? Та хоёр ийм санхүүгийн бусдад урам зориг өгөх тийм байна уу? Одоо брэндүүд амар хөөрхөн бид хоёртой ингээ холбогдож ажиллая гэхээр ингэдэг байхгүй. Хамтарч ажиллая гэхээр нь би надтай юу хоёулантай нөө гэж асуудаг заяа. Тийм тэгэн гутыг зарим нь надтай ингээ зарим нь хоёул нь ихэнх нь бол хосоор нь авах амар дуртай. Хосоороо байвал илүү одоо үзэлт нь их байдаг гэд. Тэг хосоор нь авахыг дуртай. Тэгэн гут гэрээгээ аль нэгэн дээр нь хийчдэг. Тэгэн гутыг л заримдаа дайми дээр хийгээ заримдаа над дээр хийгээл бид хоёр хоёул угаасаа тусдаа данстай. Тэгэл тэр нь баг шилэн маркетинг. Гэтэ өөрийнхөө дансаар ингээл онлайн шоп янз бүр юм бол хийчин. Гэтэ би карт холдер хэрэглэдэггүй миний карт амьд байдаг. Тэгэл дайми айл хоёулаа адилхан зэрэг картад айл нэг юм гаргаал зурчдаг. Тийм. Тэгэл би болохоор яг нөгөө уцаараа төлбөр хийчдэг болохоор бүр нэг тийм амар нарийн тооцоо байхгүй. Мэдээж бол хад боломжтой. Тийм. Тэр тэгэл бас бүх юм нэг болоод байна уу? Ерөнхийдөө нэг. Гэхдээ мэдээж яг биеийнхээ дансанд яг наривчл чид байгааг мэддэг. Бас мэдчихээр амар төвхтэй шүү дээ. Мэдхгүй байж ич одоо энэ даймигийн данснаас юу гарч байгааг нь би уншаад идэв л хэцүү шүү дээ. Надад жишээ нь одоо бэлэг авч өгөл би мэдчихэж шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө мэддэг одоо ойролцоогоор хэдэн төрлийн цалин орж байгааг мэдж байгаа яг яаж гарч байгааг нь бол нэрээ мэдхгүй. Үнэхээр аялж байгаад нэг нь бүр ингээд ямар ч мөнгөгүй болчих юм бол яг мэддэг. Тийм. Чинийхийг зурчгүй за тэгтэг чи мөнгөтэй болцсонгүй гэл. Тийм. Хамгийн анхны аяллыг бол битээр хоёлаа ажлынхаа амралтыг ингээ 12 сар ажиллаад 1 сар намардаг штеп. Яг тэр амралтаас хойш данс нэгээд хоёул зөвхөн энэ данс руу игээд аялье гэж. Яг аяллынхаа дансыг бол яг 0 сараас нь эхэлж чадгалт гэсэн. Ямар хөөрхий. Тийм. Хаашаа аялсан хамгийн анхны? Таиланд. Тэр үед хүмүүс Таиланд явдаг. Тийм шүү дээ. Тэгээд бид төр яг бүр Колпи гэж байна. Амарсан хүмүүсийн мэддгүү тийм арал руу явчихсан. Даахыг жилдээ нэг удаа аялдаг. Тэрийг дандаа 0-аас 1 чадгалдаг гэсэн. Бүр яг аялалд зориулсан хадгаламж гэж байгаа. Тэгээд тэр мөнгөөрөө тигтэй буудлаа ер нь авчаад бусд нь ерөнхийдөө гайгүй байдаг болохоор тэг чадгалдаг гэсэн. Өстө хөөрхий юм. Тэгэл ягаад чи одоо ямар нэгэн аялал бүгд толцсон гэр бид ингээл тэрэндээ зориулж аяар бэлдэж хаппи. За жоохон турчий ч юм уу те. Тэр нэг юм дедлайнтай болчихж шүү дээ тий. Тийм тэрэндээ зориулж амар excited болцсон. Ингээд аялалд явахдаа чиний ингээд заавал авч явдаг юмнууд би тийм нэг what's in my bag гэдэг видео үзэхээр тэр харин саяхан ярьж байгаа тийм видео хийгэж яриад. Тэгэж. Нэрээ бүр одоо бүр ингээд баг юма паклахтай хүртэл баг про болцсон гэх юм уу. Амар хурдан болцсон. Яг одоо яг аялал заавал авч явдаг юмнуудаа нэрлээч гэж асууж байгаа юм тий.
шампунь заавал авч явдаг болсон. Буудлын шампунь эзэж хэрэглэхгүй. Тийм ийм жижигхэн хөөрхөн шампунь бол үнэхэр чухал юм билээ. Угаасаа би бүр сар шампуньгаа аялаад ус бүр ийм амар болж ирсэн байхгүй. Шампунь бол маст тэгээ ус дундаа хэрэглэж чинь. За тэгээд өөр чухал юмнууд бол утас тогтоогч хөлнүүд нөө цонх мохон дээр наачдаг. Хүмүүс зураг авч өгч чадахгүй бол тэрнгүүрээ заавал авна. Тэгээд сүүлийн үед нэрээ хэрэг болж байгаа. Гэхдээ бид нарт байхгүй авъя гэж хийсэн зүйл дэрний ут. Яагаад гэвэл буудал Airbnb-ийн дээр цэвэрхэн биш байх магадлал өндөр болсон. Тэгээд бид нар сүүлийн үед ер нь л дандаа урт хугацаараа аялдаг болсон. Сар ч юм уу тий. Янз бүрийн үнэтэй үнэгүй бодлоор аялж байгаа учраас дэрний уттай авъя гэж хийсэн. Болвол силкэн дэрний уттай болохыг мөрөдөж байгаа. Тэгээ нөгөө дэрний утын солиод эсвэл дээр нь тавиад унтчвал одоо скин кэрт илүү цэвэрхэн юм байна гэж бодсон. Тийм. За өөр заавал нэр бас нэг хак. Ийм нөгөө урцагч, хувирагчтай урцагч авч явдаг битээр. Гэтэ аюу сайн брендийн нөгөө мигийнхыг авч явдаг. Яа тэгвэл ихэнх улсын тогны юу нь өөр үүдэн штэ. Нэг адаптер залгаад урцагчндаа битээр бүх юм зэнгэлждэг. Тэр бүр амар гоё хак шүү. Тийм байна. Тийм нэг юунасаа бүх камер утсаа хойшлоосоо ингэ зэнгэлж. Тэрийг битээр нэг мигийн цагааныгаа байнга авч явдаг. Тэр айгүй гоё хак байгаа. Тийм байна. Тэр ч өстэй хэрэгтэй юм байна тийм. Янз бүрийн өөр оролт хайж яснаас. Тийм. Нэг адаптертай хахад хоёр хүнд ялангуяа одоо чам шиг тийм контент энэ төр хийдэг хүмүүст айгүй хэрэгтэй. Гэтэ ер нь хүн айгүй их хэмцэнэлдэг юм авч явдаг болсон шүү дээ. Нүүрний device тэл үсний sense мэдтэй бүгднгийн нэг дор залгах амар. Тийм. Тэрийг бол гоё хак гэж бодож байна. Тийм байна тий. Өөр тэгэл skin care бүгднийг авч явна. Хувцснуудаа бэлдэн айгүй 2-3 янзаар өмсөх хувц их авч явдаг. Чи ингээд лүкэ бүрдүүлчихэд авч явдаг уу? Тэг. Одоо яг хуу хаашаа явахаас шалтгаалan Таиландын төрлөө бол бүрдүүлэхгүй. Одоо Египт гэвэл жоохон юм дүүн маягаар хувцлах юм байна гэл ихт онлайнаар хайж байгаа л захичаад авч явдаг. Европ аялалд зориулж хувцас авдаг юм уу? Европ руу явхад жишээ нь зүгээр гудамжаар явж байгаа юм шиг юм хитлэгийн центр өмсөж явахгүй гэдэг нь биш бас судалдаг байхгүй. Судлаа хамаагүй чөлөөтэй явж болохгүй маань гоё dressed байх хэрэгтэй байна гэд дрессүүд бас цагч авсан. Яг хаашаа явахаас шалтгаалах юм байна. Одоо босод түрк мөрк бол гайгүй шүү дээ. Джинс гүртгэхтэй явждаг. Устаа зөриулж бол захиалах дуртай. Nice. Чи ингээд солигдох боломжтой бол хиний амьдралаар амьдарч үзхийг хүсэх үү? Content creator. Монгол уу? Гадаад ч үгүй болно. За нэг Монголын гадаад. Монгол хэлбэл гоё. Жихүүн. Жихүүн ким нэг солонгос контент креатор гэдэг шүү. Окей, за. Европт амьдардаг. За. Чи мэдэх амар явж байгаа. Хин бэ? Бүх фэшн виктор үздэг шүү дээ. Одоо алж байгаа. Хоёр итэй юм уу? JIHOON. JIHOON. Начи контент креаторын хувьд амар супер. Тийм байна. Хөөрхөн ч юм байна. Контентууд нь гоё юу те? Амар баян контент хийдэг бүр залахгүй. Тэгээ ганцаараа хийдэг болохоор бүгднийг хийдэг юм шиг байна. Бүх юм руу өргөддөг. Nice. За Монголоос байна уу? Монголоос уу? Сод гэрлэгч. Яас, яг үнэ. Тий. Тэр бас их сонирхолтой байна. Контент креатор биш байх гэхдээ бараг л мөн шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бараг мөн болсон тий. Чиний тэр цуглуулганууд бас их сонирхолтой гоё байна. Юуны цуглуулга байгаа юм бэ? Sony Angel энэ за пүүз ол ойлгомжтой байгаа. Өөр бас юм жижиг тиймэрхүү. Нөгөө Star Wars-ийн тоглоом. Тий. Game of Thrones-ийн тоглоом. Тийм пүүзтэй холбоотой одоо нөгөө Supreme нөгөө Hype collection-ууд байгаа. Яг уу анх пүүз аягүй их цуглуулад пүүзтэй холбоотойгоор тийм Supreme энэ аягүй их байж байгаа. Одоо жоохон mature болоод пүүзнээсээ талнаас нь бол холдуулж байгаа. Зарахын зараад бэлгэлээд эхнийг өрөөр дүүрэн пүүз захад ичмэрч юм санагдаад. Тийм ер нь пүүзээ жоохон багсаж байгаа. Гэтэ би бас Sony Angel цуглуулж ийн гэдээ бүр ингээ гэрээ дүүрэн байхыг хүсдэг. Заримдаа дүүнэр орж ирэнгүүт бэлгэлждэг. Бүр амар obsessively цуглуулдаг юм ер нь бол баг. Гэтэ гэрээ чимэглэхдээ яг өөрөө аялаад явсан гоё одоо постэр ч юм уу гоё юм аяг ч юм уу тавих аюу дуртай. Яг өөрийнхөө авчирсан юмар гэрээ чимэх аюу дуртай. Ном ч юм уу. Тийм.
дараа нь тэр чинь хүнтэй ярилцаад ч гэсэн сонирхолтой байсан шүү дээ. Би энийг тэр захаас тэндээс тэгж. Тийм амар хизээ нэгэн цагт амар гоо хаусанд амьдрал welcome to my crib ихтэй ярина шүү дээ. Энийг Парисаас авсан гээл тийм. Тэгээд гоо meaningful гэж боддог. Тэгээд ер нь яг бид өөрийн цогцолгыг анзаарах юм бол тийм өнгөлөг, хурц, childish юм их байдаг баг. Тийм бусад айл байдгүй. Одоо pop culture юмнууд их байдаг. Тийм тиймэрхүү юмнаас жоо өөр юм цуглуулдаг байж магадгүй. Тэрэн дээрээ бид төр сонирхолныг. Тийм. Гэтэ тэгэл тэр болгон чинь цаана утга учиртай. Одоо нэг та хоёрын дуртай цоврал дээр гардаг ч юм уу. Дуртай дизайнерч коллаб ч юм уу тийм юмнууд байдаг үстэй. Тийм. Гэхдээ тэр пүүз тэр дээр ингэж байгаад ахаар амар гоё цэвэрхэн шин. Та хоёр тэгээ цоглуулгын пүүзийг өмсдөг юм уу? Яг олон пүүзтэйгийн давуу тал нэг пүүзийг нэг жилдээ нэг хоёр л өмсдөг. Тэгээд пүүзээ тэрэн дээр тавихтаа ултаан цэвэрлээ тавьчихдаг. Тэгээд ихэнх шиндүү. Яг нөгөө өдөр тутамд өмсдөг пүүз нь үүдэндээ байж идэг. Гэтэ бүр нөгөө зарим коллектив яадаг хүмүүс бүр ингэ задлахгүй тавьдаг штэ. Тийм бол биш юм байна. Өмсдөг хэрэгэлдэг юм байна. Яг ховор пүүзнүүдээ сая өмснөө байгаа. Тийм байна. Окей. Хамт ярилцсан баярлалаа. Баярлалаа. Гоё ярьлаа. Ямар хурдан ярьчихваа. Хөө би нэг түрүү ярьсан юмс нэг юм асууж байгаа. Би нөгөө удаан ярьдаг хүнээс залхдаг чи наг удаан ярьдаг гэсэн. Би тийм удаан ярьдаг юм. Үгүй. Би өөрөө ерөөсө хурдан удаан ярьдаг ерөөсө бодож байгаагүй юм байна. Үгүй чи эсвэл дотор хурдан ярьд юм болов. Сонсоодсэн чи удаан ярьдаг биш юм байна. Биш үү? Зүгээр чиний ерөнхий энэ манер чинь нэг юм тайван байгаа болохоор удаан санагдаж байгаа юм байна. Гэхдээ яг ингэ сонсохоор удаан биш юм байна. За ашгүй. Бүр өөрөөсөө уйдгарч илээ. Гүү. Ерөөсөө уйдахаар биш байлаа. Манай нөхөр амар удаан ярьдаг байхгүй юу? Бүр ингэ үгээ зөөдөг байхгүй юу? Би болохоор хажууд нь хурдан ярьдагтаа ордог. Тэгсэн чинь чи манай нөхөр хажууд үнэхээр хурдан ярьдаг юм байна. Ашгүй. Би нөө баг ахта хоолойнд аягүй дургүйсэн. Би нэг нарийнхан дуу биш би жоохон бүдүүн дүү гэх юм уу миний хоолой. Тэгээ сүүл влог хийдэг болсноос хойш хүмүүс намайг амар гоё хоолойтой гэдэг. Тэгээ бодонгот нөгөө эмэгтэй хүн ийм жоохон бүдүүн дүү гэж хэлэх үү. Байхад ярианд айгуу дэжгүй сонсогдчих юм байна гэж би зүр дүгнсэн. Тэгээд ядраахгүй удаан сонсож болдог байхгүй. Тэгж дүгнээд тэгээд хоолойд дуртай болсон. Ах дургүйс. Өөр гоё ярмаар юм байна уу? Өөр юу ярих вэ? Харин юу ярих вэ? Хэнийг үлдээч үү? Чамаг тавагч. Сан сайхан. Надаар тавина. Та хоёр гэтээ гэрлсэн үү? Үгүй гэрлээгүй. Тийм үү? Би та хоёрыг хамт байр авахаар энэ хоёр гэрлсэн байх гэж бодсон. Би тэр бүр тийм боддгоо дат чийл шүү дээ. Чи болохоор ингээд яг тэр тал дээр айгу organize санагдаж шүү дээ. Ингээд дараалалаараа чийдгийг ч юм уу. Одоо яг би тэр we don't care. We're that chill. Тэд болохгүй л тэрлээс болол тэрлээс ингээд нөө найз охин найз залуу байгаа нэршил нас айгу таалагддаг гэх юм уу. Тийм тэгээд дуудулж ах нь илүү гоё болохоор ингээл байгаа тийм. Гэтэ чамд ингээд боддог чи ингээд гэр бүлийн одоо миний амьдрал чамд ингээд төсөөлөгдөж байна уу? Тэр одоо мом тийм амар завгүй гэдэг нь бол төсөөлөгдөж байгаа. Гэхдээ одоо ингээд манай юунууд одоо ээж болоогүй байгаа найз охтууд ингээд яа хэцүү байна да гэж боддог. Эсвэл зарим нь хурдан би бас ингэх юмсан гэж боддог байхгүй. Чи аль төрөл нь вэ? Би ихнийх нь. Гэхдээ би бол тийм хүүхдэд дургүй юм биш байхгүй. Хүүхдэд амар хайртай, амар сайн хардаг. Тийм. Халамжтай ч хардаг бах тийм. Тийм амар сайн харна. Найзууд хүртэл чи ямар амар сайн хүүхд авд юм авд гэдэг байхгүй. Айгуул хүүхдэд хайртай хүн. Тэгмээ ер нь бол хэцүү харагддаг. Яаж би өөрөө баг ингээд ядраад байгаа штеп. Тэгмээ яаж нөгөө нэг юм Are you having a bad day? Imagine others are having a bad day but with kids гэж байгаа. Тийг сонсгоо за тийм аялаа. Тийм тэгэхээр яг үнэ. Тийм тэгэхээр угаасаа хүүхд ч угаасаа насан туршийн л одоо тий завгүй байх зүйл учраас айгу мундаг харагддаг шүү. Нэрээ хоёр хүүхдтэй хүн болгоны л хийдэг юм шүү дээ. Нөө тэгтэл мундаг. Гайгүй. Одоо хүүхдийн хин харж байгаа. Одоо аав нь харж байгаа. Оо, nice. Тэгтээ эрэгтэй хүмүүс илүү сайн хард юм бэлээ. Тийм үү. Үгүй эсвэл манай нөхөр тэгд юм уу? Би тийм үү юм уу мэдгүй. Манай нөхөр илүү сайн хараад ингээд та нөхөр юу нэрдэ? Хумх, Aquarius. Оо, даймитай адилхан юм шүү дээ. Хамгийн ойлгомжгүй орч юу хатлаа. Тийм. Тэгээ нэг чийлч юм шиг чийлэлтэй
Тэгээд ийм жоохон удаан, тайван яасан жоох өвтэй гэж байж идэг. Тийм төрлийн. Окей. Яа. За гоё ярилцлаа. Гоё ярилцлаа. Баярлаа. За тэгээд скриптед орсонд баярлаа. Одоо манай хүмүүстээ гоё урам зориг өгсөн, гоё санагдулсан гэдэгт нь бол бүр үнэхээр итгэлтэй байна. Баярлаа. 25 онд юу хийж бүтэмээр байна? 25 оны зорилгоо хоёлоо ярилцаад тэгээд дуусгая. За 25 онд саяны яг аялмаар байна гэсэн 3 улсын ядаж хоёрлоо аялчмаар байна. Мальдив, Дубай. Тий, тэ Бали. Бали. Тий. Тийшээ аялчмаар байна. Тэгээд бүр амар спортлог баймаар байгаа. 7 хоног 5-6 удаа спортоор хичээлдэг амар фит болмоор байна. Тий. Тэгэл болоо. Би болохоор 25 онд 100 сая төгрөгтэй болмоор байна. Подкастын 50 дугаар бичмээр байна. I think you can do it. За. Okay, bye. Баярлалаа. Баяртай. Хамтайсан баярлалаа.